Амар энэ орой мэндэ гэсэн мэн хай сайн орой мэнд амьдрал сайхан. Амьдрал сайхан. Миний таньдаг манад ажилдаг байсан хүмүүс нөө биш үү? За. Хей сайн уу орой минь сайхан амарцгааж гин үү? Сайхан зүдэлснөө өчигдөр гэж. За сайн байцгаана уу? Яг одоо номтой болог пэйжүүдийг үзэж байгаа та нартай энэ орой мэндэ хүргэе. За ингээд өөрийгөө танилцуулаад өнөөдрийнхөө гол лайв дорё гэж бодож байна. Гол сэдвэрг орё гэж бодож байна. За юу вэ гэхээр ерөнхийдөө оройны бясалгалтай өдөр болгон би орой лайва тараад бясалгалынхаа хичээлийг тараад ингээд лайв хичээл хийгээд байгаа. Нэг юм амьдралд хэрэгцээтэй сүнслэг ур чадвар мэдлэгт хэрэгцээтэй ийм сэдвүүдийг ерөн сонгож лайв хичээл хийж байгаа. За энэ маань ерөнхийдөө сүүлийн 2 жил үргэлжилж байна өө ерөнхийдөө. Тэгээд одоо сүүлийн үед бол илүү сүнслэг мэдээллүүд рүү орсон байгаа. За энэ аяг тавьчаа. Гой доонууд тавих юм аа үгүй би Монголд амьдардаг. Тэгвэл биш юм байна. За өнөөдөр лайвын ард нэг ая тавина. Манай нэг найз ард нь чи юм ая тавьж байгаа ч гэд байсан. За сайн байцгаана уу? Орой минь өнөөдөр хэдүүл айгуу гоё бидний амьдралд өдөр бүр хэрэг болдог хэрнээ бид нар өөрсдөө нэг тийм анзаардаггүй тоохоо болцсон мөртлөө одоо ч гэсэндээ үргэлж хэрэг болж байгаа нэг чакраны талаар ярилцсанаа. Энэ бол хоолойн чакра гэж байгаа. Ярих ур чадвар буюу хоолойн чакратай холбоотой мэдээллийг та нартайгаа хуваалцахаар мөн өөрийнхөө судалсан өөрийнхөө мэддэг төвшөндөө та нартай бас хэлж өгье гэж бацъя. Тэгээ би өөр ингээ ярих бясалгал гэдэг онлайн сургалт ингээд боловсруулад ярих ур чадрын талаар хичээл заадаг байжээж яг энэ ярих бясалгалтай холбоотой лайв хичээл нэг 2 жилийн өмнө ИПМ-тэй хамтарч хийдэг байхдаа л нэг удаа хийжсэн юм бэлээ. Тэгээ бусдаараа л ерөөс ингээ хийж байгаагүй юм бэлээ. Тэгээ бүр гайхаад ер нь бол би өөрийгөө энэ талаар маш их одоо танилцуулдаг ярьдаг гэж бодсон боловч өнөөдрийг хүртэл яг ярих одоо хоолон хурд буюу вишүүтэй хурдтай холбоотой лайв хичээл орж байгаагүй юм байна. За ингээд өнөөдөр анх удаа үзэж байгаа буюу намайг дагдаг, намайг үздэг хүмүүстээ өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. За намайг сошиал орчинд Мишка гэж дууддаг. За би номтой болог пэйж хуудас буюу сүнслэг мэдээллийг бусдад дамжуулдаг энэхүү пэйж хуудсын санаачлагч одоо модератор багш байгаа. За мөн шалтгаангүй бясалгал хэмээх танхимын сургалтын багш, ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудын багш, за ухамсар тэмдэглэлийн дэвтрийн санаачлагч, за номыг хэрэгшигч төрөмс байгууллагын санаачлагч, үүсгэн байгуулагч, за дээрэс нь за ингээ хэлээд байвал зөндөө юм байна. Аавраа үздэг, амьдралын код гаргадаг, бусдын бичгийн хэвээр уншиж тайлж өгдөг, бусдын амьдралын сүнслэг чиглэлийг гаргадаг гэх мэтчлэн зүйлүүд байна. Гэтэ ерөнхийдөө номтой болог пэйж хуудсын модератор чиглүүлэгч багш юм байна гэж ойлгоход хангалттай. За хүмүүс ерөнхийдөө миний сургалтанд суудаг, намайг мэддэг, намайг дагдаг хүмүүс маань намайг багшаа гэж хүндэтгэн дууддаг. За намайг бол Мишка гэнэ үү, юу гэнэ үү та өөр хороо дуудаж болно. За тэгээд өнөөдөр би ер нь бол ингээ лайв хичээл хийгээд орой одоо 2 жил гаруй болсон байна. Лайв ингээд нэг сэдв сонгоод би өөрийнхөө мэдсэн сурсан таньсан талаасаа танилцуулдаг байгаа. Өнөөдөр би маш гоё гахалтай сэдвийг бас та нартайгаа хуваалцъя гэж бодсон. Бас амьдралд хэрэгцээтэй. Яг одоо бидний бас амьдралд хэрэгцээтэй гэж үзсэн сэдвийг сонгосон байгаа. За тийм магадгүй танд зав байвал наашаа суугаад надтай хамт ярилцаад энэ сэдвийн ард гараад мэдэх зүйлүүдэд хуваалцъя гэж бодож байна. За магадгүй ингээд энэ яриа танд сонирхолгүй, энэ яриа танд утга учиргүй санагдаж байгаа бол үзэхгүй байж болно, бүрэн эрэхтэй. За эсвэл яг намайг дагдаг өдөр болгон лайв маань үздэг ямар нэгэн хэрэгцээтэй зүйлээ лайв доторс маань авч чаддаг хүмүүс маань за надтай ингээд гоё амьд харилцаа үүсгээд комент хийгээд ингээд хамтдаа байгаасай гэж хүсэж байна. За тийм мэдээж ингээд орой болгон хийгээд байгаа учраас жоохон ингээд оройтой байгаа учраас хэдүүлээ гол сэдв рүү шууд орё гэж бодож байна. За ингээд хүний амьдралын энерги буюу аура энергийг үзэхээр манай монголчуудын баг ихэнх гаднаас ингээд орж ирж байгаа баг ихэнх хүмүүс хоолойн чакра буюу хоолойн хүрдний бөглөрөлтөй блоктой байдаг. За хоолойн хүрд гэж юу юм бэ гэхээр хүний үндсэн биед 7 үндсэн чакра байдаг. Үндсэн 7 чакра 120 гаруй туслах урдууд байдаг гэж үздэг. За энэ дундаас хамгийн чухал бидний өдөр бүр амьдралдаа хэрэгэлдэг, ашигладаг, хайраа илэрхийлдэг, ажлаа бүтээдэг, амьдралаа илэрхийлдэг, өөрийгөө илэрхийлдэг хамгийн чухал хурд бол 5 дахь хурд буюу оюуны хурдандээ ордог ийм ариуслын
хүрдгэж явдаг вишуда хүрд гэж байдаг. Вишуда хүрд буюу хоолойн чакра. За тэгээ бид нар ингээд хоолойн чакра, ярих ур чадвар, ярих зөвхөн ингээд ярихтай холбоотой чакра гэж мэдэн зөндөө ингээд янз янзын байдлаар та нар маань ямар нэгэн байдлаар сонсож байсан баха. Гэхдээ энэ хоолойн чакра гэдэг зүйл бидний бодсноос ч ямар их агуу хүчтэй те бидний бодсноос ч ямар их хүчтэй нөлөөтэй зүйл юм бэ гэдгийг өнөөдөр би та нартай ойлгуулъя гэж бодсон юм аа. За ингээд 5 дахь хүрд буюу оюуны хүрд гэж явдаг. Хүн чинь өөрөө үндсэн 7 хүрдтэй. Үндсэн 7 хүрд маань оюуны буюу суур хүрд гэж хоёр хуваагддаг. Бидний зүрхэн хүрд буюу те бусдыг хайрладаг, инэрдэг, уучилдаг, өршөөдөг энэ хүрд маань өөрөө анахаатаа хүрд гэж явдаг. Энэ хүрд маань яг гол хүрд байдаг. За энэ хүрднээс дээшээ бол бидний оюуны хүрдүүд гэж явдаг. За бид нар маань амтан ургамал энэ дэлхийн ертөнцөөс юугаараа ялгардаг вэ гэхээр оюунаараа ялгардаг. Хүн гэдэг бол ухамсараараа ялгардаг гэж тайлбарладаг штэ. Тэгэхээр энэ оюуны ярих ур чадвараараа бид нар амттаас ялгардаг. Бид нар хоорондоо ярилцаж хэлэлцэж чаддаг. Бид нар ямар нэгэн зүйлүүдийг хоорондоо санаа бодлоо яриагаар үгээр илэрхийлдэг тийм үү? За ярих ур чадвараараа буюу мэлмий хүрд буюу дотоод мэдрэмж зүйн совингороо за мөн титэм хүрд буюу амьдралаа сайжруулах сан санаачлах гэсэн энэ оюуны хүрдүүдээрээ бид нар босод ан амьтдаас ялгардаг. За гэтэл энэ бидний ингээд оюунаар нь ялгадаг энэ маш чухал 5 дахь хүрд байна өөрөө хүн болгонд ижил тэнцүү биш өөрөөр ажилтгаа. За юу гэсэн үг вэ гэхээр хоолон хүрд гэдэг маань бидний хувьд ингээд сэтгэл зүрхээ илэрхийлдэг, хайртай хүнтэйгээ ярьдаг, өөрийгөө илэрхийлдэг, ажил төрөлд ингээд ороход нөлөөлдөг ийм чухал хүрд байхад монголчуудын нийт дээлийнх үзүүлж байгаа хүмүүсийн дээлийнх нь буюу бараг бүгд гэж хэлж болохоор бүгд бид нар хоолон чакраны нэгдэж бохирдолтой байдаг, хоёрдож блоктой байдаг. Бүр ингээд хэцүү бүр ингээ гүн рүүгээ орсон хүмүүс бол блоктой маш удаан явсан. За тэгэхээр хоолон хүрдийн блок гэж юу хэлээд байгаа юм те? Блок гүү хоолон хүрд гэж ямар хүрд гэдэг гэдгийг эхлээд тайлбарлаад хэрвээ блоктой энэ шинж тэмдгүүд танд ялгарч ивэл хэрвээ танд мэдэгдэж ивэл та бас яах ёстой вэ гэдэг зүйлийг ярилцъя. За энэ бол бид нар ерөөсөн нуугаад авах зүйл биш. Бид нар эдгэх ёстой. Одоо бид нар илчлэх ёстой. Одооноос бид нар энэ хоолон хүрд гэдэг хариуцлага хүрдийг илүү агсан төвшөнд, илүү сүнслэг төвшөнд авч үзэх ойлгох шаардлагатай болсон гэж би өөрөө хувьдаа боддог. За яагаад вэ гэвэл хүмүүс ингээл өөртөө итгэл аягүй чухал гэдэг шүү дээ. Өөртөө итгэл чухал, өөртөө л итгэлтэй байвал юм болгоны хийн. Бясалгал ингээд бүх бясалгалын бүх юм нь хундаан буюу суурнаасаа эхэлдэг тий. Ерөөсөө ингээ хундаан сайн байвал дээшээ явдгаа гэж ингээд заадаг. Бүх төгс гэгэрсэн багш нар суурнаасаа эхэл өөртөө итгэлээс эхэл гэж заадаг, тайлбарладаг. Гэхдээ хүн чинь мэдж сурж байгаа зүйлээ өөрийнхөө ингээд амьдралдаа бас хэрэгжүүлээд нэг юм ойлгоо штэ. Би бол ерөнхийдөө энэ улс төрд гарч байгаа, нийгэмд гарч байгаа сайн муу юм хийж байгаа хүмүүс бол асар их өөртөө итгэлтэй харагддаг. Тэдгээр хүмүүсийн үнс үрд үнэхээр итгэвтэй юм байна. Юу гэхээр өөртөө итгэлтэй учраас улс төрд гараад өөртөө итгэлтэй учраас энэ янз бүрийн ингээд удирдахч, манлайлагч болж байгаа штэ. Гэтэл энэ удирдахч, манлайлагч хүмүүс сайн, муу гэсэн хоёр ялгаа байна. Сайн хүмүүс нь бол үнэхээр ухамсартай, ухамсар нь хөгжсөн, мэдрэмж нь хөгжсөн, ариуслах хүрдүүд нь хөгжсөн, зүрх сэтгэлийн энерги нь хөгжсөн учраас сайхан зүйлийг түгээх гээд удирдаад манлайлаад явж байхад нөгөө тэгвэр өөртөө итгэлтэй мөртлөө түүнийгээ ашиглаад ажиллаа, албан тушаалаа, өөрийнхөө тэр эрх мэдэлтэй байдлыг ашиглаад муухай зүйлийг дэлгэрүүлээд энэ амьдралын дэлхийн эрт бидний бүр ингээд яаж хүний тархинд ийм багтдаг байна гэж бодохоор зүйлүүдийг хийгээ явж байгаа аимшигтай маш олон хүмүүс байгаа. Энийний ялгаа нь юутай холбоотой гэхээр ерөөсөө хоолон чакра буюу ариуслах хүрднээс дээшээ байгаа оюуны үрдүүдийн ялгаагаараа бид нар энэ дэлхий дээр ялгагдаад байгаа байхгүй юу? Оюуны хүрдэн сэрцэн хоолон чакра нь итгэвтэй, хоолон хүрдний итгэвчлэлтэй байна гэдэг бол дотоод зүүн савн өөрийн сүнстэйгээ холбогдож чаддаг хүн гэсэн үг. Гэтэл дотоод өөрийн зүүн савн өөрийн язгуур ариун сүнстэйгээ холбогдож чадахгүй байгаа хүн бол 1000 орилоод 1000 чарлаад 1000 чанга ярих гад 1000 ингээд хүчээрээ далаалах гад ер нь тэр хүний тарих толгой зүрх сэтгэлд ямар ч тийм хайр, инрэл нөлөөлөл тийм орчлон ертөнц байдаггүй. Газар ухаац ч юм уу яг тэр тухайн юмнасаа л ашиглал олж ивэл бусд нь сонимш болчдаг. Гэтэл ариуслын үрдүүд нь итгэвтэй хүн орчлон ертөнцтэйгээ холбоотой байдаг. Өөрө гэр бүл, эргэн тойрны хүмүүстэйгээ холбоотой байдаг, нийгэмтэйгээ холбоотой байдаг тий. Бүх юмд ингээд яриагаараа үг хэлээрээ бусдад ингээд сайн зүйлүүдийг түгээгээд явж идэг. Тэгэхээр энэ ариуслын хүрд гэдэг зүйл бол биднийг дэлхийн ертөнцтэй холботой юм байна. Биднийг дотоод сүнсэн биетэй минь холботой юм байна. Мөн даашаа биднийг энэ нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг юм байна. Эргэн тойрон буюу гэр бүлтэй ямар байр суурьтай байх вэ? Гэр бүлийн дундаа бас ямар харизматай байх вэ гэдгийг бас илэрхийлдэг юм байна. За хэдүүлээ бодож үзье. За тэгсэн чинь би хүмүүс ярьдаг, би нэг ярьдаг ажил хийдэггүй те. Би бол ингээд юу гэдэг
айгуу тийм ярих одоо олон хүний урд гарч ярьдгүү гэд ярина гэдэг зүйлийг олон хүний урд гараад ярьдаг зөвхөн илтгэгч лектор манлайлагч хүн л ярих ёстой гэж бид нар ойлгоод байгаа маань хамгийн ихний халж хаях ёстой нэг ойлголт юу вэ гэхээр үгүй дээ. Эсвэргээрээ бид нар гэр бүлдээ харизматай байх ёстой. Өөрийнхөө найз нөхдөд хүрээл дундаа харизматай өөрийн гэсэн өнгөтэй байх ёстой. Цаашлаа даашаа бид нар ингээ нийгэмдээ өөрийн гэсэн харизматай өөрийн гэсэн өнгөтэй байх хэвээр яаж энэ өөрийн гэсэн өнгөтэй яаж энэ өөрийн гэсэн харизматай байх вэ гэхээр өөрийнхөө өнгийг олсон өөрийнхөө зүрх сэтгэлийг олсон өөрийнхөө дотоод сүнсийг өсөн нэмэгдүүлж чадсан амьдралынхаа хөшгийг татаж чадсан хүмүүс байдаг байхгүй өөрийнхөө амьдралын багийг тайлж чадсан хөшгөө нээж чадсан хүн бол яг жинхэнэ амьд хүнээрээ ингээд амьдраад явж идэг тэр хүнд цайлган цагаахан нууж хаах юм гэж байхгүй те цайлган цагаахан байдаг өөрөөсөө олсон илрүүлсэн юм а бусдтай хуваалцж идэг ярьж идэг дээрэс нь өөр юм хорслын нүдэ ингээд унтрааж чадсан те бусдыг хараад үзий ядаад хорсоо зэвүүцээд байгаа тэр нүдэ унтрааж чадсан өөрийнхөө дотоод зан чанарынхаа чадваруудыг нэмэж чадсан, хөгжүүлж чадсан хүн байдаг. Гэтэл энийг ингээд нэмхийн тулд, хөгжихийн тулд, ярихын тулд энийг ингээд бид нар улам илүү ингээд тойргоо томруулахын тулд бид нарт энэ яриа гэдэг юм чинь ямар утга учиртай юм бэ те. Зүгээр л нэг энэ ам гэдэг зүйлийг дуу хоолой чакра гэдэг бүхэл бүтэн оюуны чакрага зүгээр л нэг энгийн аахар сахар амьдралын нэг те нааша чаашаа эзэн уусан гэдэг юмыг ингээд яриад ахаар энэ ариуслыг хүрдүүдийг чи итгэжил чадах нь өөрөө буурчдаг. Гайхалтай ичэд нь өөрөө сонсогдохоо болчдөг. Зүн совинтойгоо өөрөө холбогдохоо болчдөг. Тэгээд ирэхээр бид нар чинь оюуны чакра антер гэдгээ бүр мартаад, хоолон чакра гэдгээ мартаад, энэ зүйл ариун зүйл гэдгийг мартаад өдөр бүр амаараа нүгэл хийж яадаг. За нөгөө бурхны шинд бол биеэр хийсэн нүгэл одоо амаар хийсэн нүгэл гэж ярьдаг. Бие хэл сэтгэл гурав ариун байх юм бол таавал төгс гэгэрх боломжтой бид нар бурхан байцаатай болох боломжтой гэж хэлдэг. Гэтэл бидний бие хэл сэтгэл гэдэг энэ сэтгэл гэж ярьж байгаа дотоод зүн совинтой холбогдож байгаа те мөн бие хэл гэж ярьж байгаа бусдад ингээд өөрийгөө илэрхийлж ярьж байгаа энэ зүйл маань өөрөө одоо маш одоо юу байгаа шүү дээ маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ хоолон чакра гэдэг юмыг зүгээр ингээд блоктон яваа л ээж болохгүй. Блоклогдсон байна гэдээ яваа л ээж болохгүй. За дээрэс нь бас хайхрамжгүй байж болохгүй. За тэгэхээр ингээд хүний дуу хоолой блоклогдоогүй хүний дуу хоолой ямар байдаг вэ гэхээр тослог дээрэс нь маш гоё ингээд хүн сонсоол баймар. Дээрэс нь ингээд хүмүүс ярьдаг штэ. Гоё ярьдаг, сайхан ярьдаг гэхэр нэг л химик цагцтай, дистралалтай, дээрэс нь ямар нэгэн сул үг хэрэглэхгүй яриаг тэгж одоо ойлгох гэдэг. Энэ бол бас нийтлэг алдаа. Үнэн дээ хоолон чакра нэтгэвтэй хүн гэдэг бол өөрөө өөрийгөө олцсон, өөртөө итгэлтэй хүн гэсэн үг. Тэр хүн илүү дутуу сул үг байж болно. Тэр хүнд ашиглаж байгаа үгэн дунд нь одоо сул ямар нэгэн хэрэггүй үг байж болно. Гэхдээ тэр ярьж байгаа юмныхаа гол сүнсийг мэддэг хүн байдаг байхгүй. Ярьж байгаа юмныхаа гол сүнсийг мэддэг хүн чи юу ч ярьсан тослог те юу ч ярьсан өгөөжтэй юу ч ярьсан хүртээмжтэй юу ч ярьсан мүлжүүртэй ярьдаг эсвэргээрээ ярьж байгаа амныхаа ойлголтыг ойлгохгүй зүгээр л нэг эмэлцэгцтэй дистралтай гоё ухаалаг ярих гэж хичээж байгаа хүний яриа бол 1000 лекц уншаад тэр нь тарих толгоонд ордоггүй. За жишээ нийтүүлээ нэг жишээ авъя. Хүн ингээд лекц уншиж гин гэж бодъё. Тэр тайзан дээр гарч байгаа лекц уншиж байгаа хүн нэг л ингээд баа бэггүй юм уншиж байгаа юм шиг те. Нэг л их аль бие осны дээрээс нь айгүй эмэгцэгцтэй ярихад яадаг вэ? 5 минутын дараа тэнд хуран цугларсан хүмүүсийн нойр нь хурж эхэлдэг шүү дээ. Эвшиж бишээгээд нойр хүрээд ярьж байгаа юмнах утга агуулганаас бид нар халаад ингээд далигаа явчихдаг. Амьдралаа бодоо сууж идэв шүү дээ. Яагаад гэвэл тэр яриа хичээгээд битсэн учраас тэр ярианы ямар ч гол сүнс нь байхгүй учраас тэгж байгаа. Эсвэргээрээ маш гой мундаг хоолон чакраны идэвхжэлтэй одоо электрод байдаг тийм үү. Яг ярьж байгаа юм а хизээ яаж гоё өргөх үү, яаж гоё энерги мэдрэх үү гэж ярьж чаддаг. Тэр хүмүүс яагаад тийм мундаг ярьдаг вэ гэхээр тэр хүмүүс өөрийнхөө юу ярих гэж байгаа сүнсээ ойлгоцсон хоолон чакраны идэвхжэлтэй нийгэмд нээлттэй ханддаг, өөртөө нээлттэй ханддаг, эргэн тойрныхондоо нээлттэй ханддаг хүмүүс байгаа байхгүй юу? Тийм нээлттэй ханддаг хүн чинь өөрийнхөө ярих гэж байгаа юмыг энэ баяжуулж, хөгжүүлж те хизээж битсэн үгний нэг хитгэн ширхэг юм одоо сануулах гэж битсэн үгнийхаа тойрогт эргэлдэж ярьдаггүй, асаж ярьдаг, бүр цацаж ярьдаг, бүр дэлгэж ярьдаг те тэр хүний ярианаас бид нар оюун санааны сэхэрл авч чаддаг ийм яриа байдаг. Тэгэхээр дуу хоолойны яриа гэдэг, дуу хоолойны өнгө зам яриа гэдэг бол маш чухал. Дээрэс нь бид нар за болий
За энгийн та нэг энгийн ажилтай хин нэгэн бай гэж бодъё тийм үү. За дээрэс нь та нийгэмтэй ч юм уу нэг олон найз нөхдгөө хүрээлгүй нийгэмтэй зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ харьцдаг байлаа гэж бодъё. Ингэсэн тохиолдолд ч гэсэндээ танд вишшүдэ хүрд буюу хоолон чакраны идэвхжил гэдэг бол маш чухал байдаг. Яагаад гэвэл насаар 10 жил 20 жил гэр бүлийн хоёр хүн хоорондоо ойлголцох гээд бие биентэйгээ ойлголцож чадахгүй нэг сэдвээр ярьдаг мөртлөө нөгөө сэдвийг хоёр өөр талаас нь ойлгоод насаараа зөрчилдөг, насаараа маргалдах, насаараа муудалцах, тэрнээс үүдээд хайр нь хүрэх, тэрнээс үүдээд бие сэтгэл нь холдох, цаашлах ийм мэдрэмжүүд төрдөг. Тэгэхээр бид нар ер нь энэ ам гэдэг зүйлийг ашиглаад хоолон чакранаас чинь танаас аваа гарч л байгаа бол танд вишшүдэ хүрд буюу 5 дахь оюуны хүрд гэдэг юм маш чухал гэсэн үг ээ. За тэгээд одоо бол нийгэмд одоо юуг нөх удаа те монголчууд бол нэг хүн нэг ажил хийхгүй шүү дээ. Нэг хүн 2-оос дээшээ бараг ажил хийжээж амьдрал ах маань эргэлдэж байна. Яагаад гэвэл татвар айгу өндөр байна. Нийгмийн бололцоо бид нар бага байна. Улс төрийн удирдагч нар бид нар ингээд нэг толгой цохоод удирдагч хийх тийм хүмүүс багтай байна. Тэгэхээр яг ард иргэдийн бүх ачаа ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа. Яг тань шиг бид нар шиг над шиг хүмүүсийн нуруунд дээр ирж байгаа гэсэн үг те. За эдгээр хүмүүс маань яаж юм гэхээр нэг ажил хийх биш 2 3 ажил хийжээж дашаа амьдрал ахуйгаа арай нэг залгуулад амьдрал ахуйнасаа жоохон илүү гаргаж ивэл бас болж юм те. Ингээ явж байгаа. Ингээд явахын тулд бидэрт нэг ажил хийхин тулд 2 ажил хийхин тулд юу бидэрт хэрэгтэй юм бэ? Бидэрт оюуны хүрд буюу энэ вишшүдэ хүрд энэ ярих хур чадвар хэрэгтэй байгаа. Энэ ярих хур чадвар ч одоо өсвөр насныханд, бага насныханд, гэр бүлийнхэнд эрэгтэй хүмүүст бүгдөө хаагдчихад байгаа байхгүй. Манай залуучууд буюу эрэгтэй хүмүүсийн аавра энергийг үзэхээр ихэнх нь дуу хоолойны буюу хоолон чакраны блоктой бохирдолтой за дээрээс нь бүр хаагдсан байж байгаа. Яагаад гэвэл тэд нар маань ингээ яагаад сэтгэлээ нэхэ болцсон, яагаад юм ярихаа байцсан те ярихаар нөө бид нар эмэгтэйчүүд нь загинсаар байгаад эсвэл нэг эмэгтэйчүүд нь ойлгохгүй байсаар байгаад нийгмийн стрессүүдээс ч болоод бид нар яг үндсэн хүн гэдэг өгөгдлүүдэд алдаад байгаа байхгүй юу? Жинхэнэ хүн гэдэг бол огторгоо ертөнцтэйгээ холбогддог, орчлон ертөнцөө мэддэг те. Дээрээс нь өөрийнхөө үндсэн долоо үрдүүдийг баланстай, тэнцвэртэй авч явж чаддаг. Тэгээд энэ амьдралыг гайхалтай мэдрээд аз жаргалтай амьдраад явж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бид нар амьдралын зовлон зүдгүүрийг мэдрээд, уйлаад, унжаад те ингээд зовоод зүдрээ. Тэгээ би битэйгээ гоё харьцаж тойлчлоо шүү дээ. Гоё үг хэлж чадахгүй, магтаал хэлж чадахгүй, магтаал хэлсэн ч нэг хоосон те. Энэ байгаад байгаа нь бид энэ ариуслаг хүрд маань блоклогдсонтой холбоотой. За тэгвэл яагаад блоклогдсон гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ, тэ. За зөндөө олон шалтгаануудтай би хит хитээсэн дурдээ. Эхний ээлжинд бол хин нэгэн таныг ямар нэгэн байдлаар гүтгэх эсвэл доошоо хийх, дормжлох үед ямар нэгэн байдлаар өөрийнхөө үнэн мөнний араас явж чадаагүй, өөрийгөө өмөрч хамгаалж чадаагүй, өөрийнхөө дотоод сүнсээ олж чадаагүй хүмүүсийг блоклогддог. Нэг хоёрт нь дандаа нөө хов зөөдөг, дандаа ховж ярьдаг, дандаа нийгэмд болж байгаа болохгүй бүтэхгүй байгаа юмыг ярьдаг, мөн түүнийгээ сүрэг үгээр илэрхийлдэг хүмүүсийг бол блоклогдоогүй байлаа гэж бодоход бохирдчихсан байдаг. Би хэл сэтгэлийн бохирдол гэж яриад ш тэр хүнийх бол хэлийн бохирдол байна те. Яраагаараа ингээд нийгэмд сүрэг үг цацж гин эргэн тойрныхоо хүмүүстэй маргаан зурч айгүйх үүсэж гин. Тэгээ иймэрхүү хүмүүс одоо нөгөө дуу хоолойнд бохирдчихсан байгаа хүмүүс яадаг вэ гэхээр яриаг ерөөсөө маргаанаар дийлэх гэдэг. Ерөөсөө дурамжлол эсвэл дандаа ингээл одоо юу гэдэг нь те ингээл дийлэх гээл те ерөөсөө хизэж дийлдэхгүй. Дийлжээж тэр ингээд цаашаа явдаг. Ийм болцсноо өөрөө ч ойлгодоггүй. За дээрэс нь үнэн мөннээ нуусан амьдралдаа өөрийнхөө амьдрал ахуу одоо бид нар чи айгүй тийм багтаа явдаг шүү дээ хүмүүс ингээл нийгэмд айгүйх багтаа гаднаас би сайхан амьдарчин гоё амьдарчин гэснээр цаанаа ингээл жоохон хэцүү байдаг. Яг хүн болгонд хилээд дэлгэх албагүй ч гэсэндээ эргэн тойрныхоо хүнд хамгийн гол нь даашаа өөртөө маш үнэжтэй. Яг одоо би ийм сэтгэл зүйтэй байгаа шүү. Би яг энэ дээр өсөж нэмж байгаа шүү. Эсвэл би энэ дээр уналттай байгаа шүү. Энэ миний харилцан ярианы чадвар нэрэ болохгүй байгаа шүү. Би дандаа гэрийнхэнтэйгээ сөрөг харилцаж байгаа шүү ч гэдэм үү. Ингээд өөртөө үнэн байхгүй бол бас хоолон чакра бохирдоод блоклогдчихдаг. За түүний дараа бас нөгөө зөв үгээ ашиглаж чадахгүй. Дэлхийн ертөнцөөр дүүрэн үгийн баялаг байна, сайн сайхан үгнүүд ингээл энэ ном сонин шүлэг зохиол хай гэвэл хаанаас л гарч ирж болдог. Гэтэл бид нар нөгөө л нэг тулга тойрсон үгэн дотроо эргэлдээд тулга тойрсон яриан дотроо эргэлдээд ахаар үгийн баялаг, ярианы тослог байдал, үгийн ярианы амьдлаг байдал өөрөө цаашлаад хүнийг дурлуулах тэр ярианы маш гоё юм халамжтай байдал өөрөө алдагдчихдаг. Иймэрхүү байдал ингээд алдагдаад ирэхээр бид нар бол ингээ хоолон чакраны асуудлууд үүсэж байгаамаа. За дээрэс нь багаасаа ингээд хүн юм хэлэх гэхээр те.
За чи чимээгүй, чи дугай, чи бити яар, чи муухай ярьж гин, чи одоо буруу ярьж гин гэх мэтчлэн ингээд бусдыг ингээд бусдаар даруулж исэн тохиолдолд бидний энэ вишуда хурд буюу хоолой чакра эхлээд бохирддог бахан, дараа нь блоклогддог бахан, сүүлдээ дайшаа бүр энэ хоолойны өвчлөл болдог бахан, сүүлдээ одоо та нар мэдж байгаа шүү дээ. Зарим нэг хүмүүс бүр ингээд сайн уу? Юу вэ? Бүр ингээд хоолойн бүр цаашаа орсон байдаг шүү дээ. Зарим нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Би бол багада маш сайхан дуулдаг, маш сайхан ингээд ярьдаг байсан чи одоо ингээд ерөөсө хоолой гарахаа болсон. Цаанаасаа гарахаа болсон. Дуу хоолойны хүч гэдэг бол таны дотоод хүч. Таны сүнсний хүч, таны дуу хоолойг хэрэг холбогч байж чадна, хэрэг одоо илтгэгч байж чадна, хэрэг илэрхийлэгч байж чадна, хэрэг хуургагч байж чадна. Түүний одоо тэрүүгээр та өөрөө хинбэ гэдэг чинь гарч ирдэг байхгүй. Та өөрөө холбож чадахгүй, та өөрөөс магтаж чадахгүй, та хувиргаж чадахгүй, манлайлж чадахгүй, илтгэж чадахгүй, илэрхийлж чадахгүй байна гэдэг нь та өөрөө энэ 5 дахь хүрдээ буюу ариуслын хүрдээ хаах боломж бололцоог өөртөө хүлээгээд авсан байна гэж ойлгож болно. За энэ ариуслын хүрдийг бид нар хаачлаа. Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Хүнтэй юм ярихаар хоолоо зангираад уйлах гэдэг. Дуу хоолойны өнгө өөрөө өөрчлөгдчихдөг. Дуу хоолойны өнгө юм чахарсан, муухай болчдөг тий. Дээрэс нь хүнтэй ямар сэтгэлээр ярьсан ерөөсө таны хэлэх гээд байгаа гол санааг нөгөө хүн ойлгохгүй, та өөрийгөө ойлгохгүй. Эсвэргээрээ дарга зэрэгдээ өөрийнхөө хийсэн ажил төрлөө танилцуулах чагаад өөрөө бүр эсвэргээрээ муу ингээ баг хийсэн ажлаа буруу тайлбарлаад хүнд өөрийгөө буруу ойлгуулцдаг. Дээрээс нь нэг л үгийг хүнд шаардлага тавьдаг. Хүнийг одоо хажууд ханаач юм өөр үгтэй командлах гэхээр тэдгээр хүмүүс түүнийг нь сонсож хүлээж авдаггүй. Ээж нь ч юм аав нь ч юм өөр үгтүүдтэй мэлсэн чинь та дугай, та ч юмээгүй, таны яриг сонсохгүй гэд нөгөөдөл нь бүр ингээ баг давж гарч ирээд байдаг шүү дээ. За дээрээс нь нөгөө хань ижилдээ нэг л үгийг насаар нь одоо миний ан битээ ууч гэдэг юм а тий. Арх ухаа болцгоо гэд ууг нь хамаг байдаг гоёор хэлээд байдаг. Тэгтээ тэр хүний командыг хинч авахгүй зүрх рүү чих рүү орохгүй гэсэн. Яагаад гэвэл тэр хүнд чинь гаднаасаа юм яриад аваа гаргаад байгаа юм шиг мөртлөө хоолон чакран дотор байдаг гэрэлт цамх нь унтарчаад байгаа байхгүй. Ариуслын тэр юм хүчрхэг асчээдэг юм нь унтарсан, дотоод сүнсний хүч нь унтарсан учраас тэр хүнд айгуу тэртэй санагдана, дарамттай санагдана, нийгэмдх байр суурь, эзлэх байр суурь нь алдагдчихдаг. Найз нөхөд эргэн тойрны хүмүүстэй өөрийгөө ойлгуулах гэхээр тэдгээр хүмүүс нь ойлгохгүй. Нэгдэж яг ойлгохгүй байгаа хүмүүс нь өөрсдөө ч гэсэн хоолон одоо асуудалтай, бохирдолтой одоо байдаг л да. За ийм ингээд асуудлууд гардаг. За хэрвээ танд иймэрхүү асуудлууд эргэн тойронд ч байгаад байвал, за магадгүй танд байгаад байвал та ямар алхам хийх вэ гэхээр эрэл хайгуул хийнэ. Юу гэсэн үг вэ гэхээр хоолон чакра чи өөрөө зүүн савин дотоод мэдрэмжтэй холбоотой. Зүүн савин дотоод мэдрэмж гэдэг чинь амьдралаа бид нар удирдах, шийдвэр гаргах төвшнийг удирдах гэдэг. Энэ үндсэн 7 хүрдэнд нэг ч хэрэггүй үрд байхгүй. Бүгд өөрөө уялдаа холбоотой. Бүгд өөрөө амьдралыг тань тослог, үзэсгэлэнтэй, гайхалтай, ич хитэн болгодог. За үндэс хүрд бол өөрөө өөртөө итгэлийг бат суурьтай юм жанжин шугам юм суурийг илэрхийлдэг. Сватистана хүрд дараагийн хүрд бол гэр бүлийн амар амгалан байдал, гэр бүлийн холбоо ариун одоо тийм одоо бат бих амьдралыг бэлэгддэг. За наран сүлжээ хүрд бол орлого ашиг, мөнгө төрөг таны энэ бүтээлч байдлыг хариуцдаг. Гэтэл зүрхэн хүрд бол өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, бусдад хайрлуулах одоо мэдрэмжийг хариуцдаг. Хоолой хүрд бол ариуслын хүрд. Энэ нэг зүрх сэтгэл, амжилт бүтээл, өөртөө итгэлгээд доод бүх суурь хүрдүүдийнхээ амийг илэрхийлэхэд тусалдаг тий. Илэрхийлэхэд, хөгжүүлэхэд, дэвшүүлэхэд, бусдад ойлгуулахад энэ хоолой хүрдний итгэвчл биднэрт хэрэгтэй байдаг. Хоолой хүрд дээрээ бид нар цаашлаад энэ ертөнцийн өөрийгөө ойлгуулад, дэлхийд өөрийгөө ойлгуулад, сахиусан тэнгэрүүдэд өөрийгөө ойлгуулад, гэр бүлдээ өөртөө гэр одоо их нэртэй нөхөртөө ойлгуулад илчлээд авах юм бол хүний оюун ухаан нэгддэг. Зүүн сон буюу мэдрэмж нэгддэг. Зүүн сон нэгдээд ахаар энэ тарих толгойн дотор дандаа тэнгэрлэг бодлууд орж ирж идэг. Ийм хийхэлсэн, ийм бүтэхэнсэн, гэр орноо ингэж авч явах юмсан, ханигаа ингэж халамжлах юмсан, өөрийгөө ингэж тортох юмсан, дандаа тэнгэрлэг шийдэл санаа орж ирж идэг. За тэгсэн чинь энэ хүрд буюу нөө хоолон чакра нь өөрөө ажиллахаа болоод дуу хоолойн тослог биш болоод муухай чахарсан дуу болоод хүнтэй дандаа зөрчилдөж маргалдах гад юм ярихаараа дандаа одоо маргаан зөрчил үүсгэхэд таны дуу хоолойны өнгө нь өөрчлөгдөд байвал таны нөгөө тэнгэрлэг санаанууд орж ирэх байлдаг, зүн сон мэдрэмж орж ирэх байлдаг. Энэ 7 хүрд, энэ 7 чакра гэдэг чинь долуула бие биетэйгээ яг ах トゥ 7 гэдэг шиг нэг нэгнтэйгээ уялдаа холбоотой, нэг нэгнтэйгээ ийм одоо нэгэнгүүгээрээ байж болохгүй байх хэмжээний тийм одоо зүйлүүд тахгүй юу. Тэгээ хүн гэдэг юм чи амьдтаас, энэ урамлаас, энэ дэлхийн ертөнцөөс ялгараад байгаа нь ердөөл энэ үндсэн 7 хүрдний оюуны үрдүүд байдаг учраас бид нар ялгараад байгаа маа. Гэтэл амьдтад хүрдүүд байдгүй, чакра байдгүй гэвэл
байдаг. Ямар хүрдүүд байдаг вэ гэхээр зүрхэн хүрднээс доошоо суурь хүрдүүд байдаг. За суурь хүрдэнд нь юу ордё? Амьтад бие биегээ хайрлаж чаддаг. Тэгэхээр зүрхэн хүрд бол байдаг. Үр хүүхэд зулцгаа хайрладаг шүү дээ, тий. За энэ бүтээлийн хүрд байдгүй. Амьтад чинь сүргийн манлаа гэж байна. Арслан одоо бар юу эдийн тий. Сүргээ манлайлаад ахлаад явж идэг, сүргээ удирддаг одоо бууг гих мэтчлэн амьтад байгаа. Тэр бол ингээд бүтээлийн хүрд байдаг. Эднэрт ингээд амжилт бүтээл одоо бас бие биентэйгээ харилцах харилцааны одоо юу гэж байд юм байна. Одоо амжилт бүтээлийн хүрд гэж байд юм байна. За түүний дараа гэр бүлийн харилцааны хүрд амьтдад байдгүй гэвэл байдаг. Юу гэхээр өсөөд, үржээд, үр төлөө гаргаад ингээд явж байгаа штэ. Өөртөө итгэлийн хүрд байдгүй гэвэл бас байдаг. Өөртөө итгэлтэй амьтад бас нэг ингээд сүргээ манлайлаад, эргэн тойрноо манлайлдаг. Юу гэсэн үг вэ гэхээр товчхондоо доод үндсэн суурь дөрвөн хүрд бол дөрүүлээ байдаг юм аа амьтдад. Зарим нэгэн амьтад нь зарим нэг юм илүү хөгжсөн, зарим нэгэн амьтад нь зарим нэг юм илүү хөгжөөгүй байдаг. Би бүх амьтдыг зэрэг одоо тэгш гэж хэлээгүй. Гэтэл хүн гэдэг амьтдад л хоолон чакра гэж байдаг байхгүй юу? Хүн гэдэг амьтанд хоолон чакра буюу ариуслын оюуны энэ мэдрэмжтэй өндөр ингэж маш тэ эмх цэгцтэй дээд түвшний ярьж чаддаг энэ ур чадвар хүнд байдаг. Тэрнгээрээ дамжуулаад бид нар сансар окторготой холбогддог энэ мэдрэмжийн зүүн совин байдаг. Тэргээрээ дамжуулаад энэ титэм хүрд буюу амьдралаа сайжруулах шин санаа орж ирдэг учраас та цонхоор хараарай. Энэ цонхоор энэ барьсан барилга, байшин, эмнэлэг, домлог, сургууль чинь ерөөсө бүгд хүний санаанаас үүдэлтэй үйлдэл болоод явж байгаа зүйлүүд тахгүй юу? Энэ санааг яаж илэрхийлдэг? За бодъё. Та нэг барилга байшин барь, барилгын компанид олё гэж бодъё. Бусдад илэрхийлж чадахгүй, хүнтэй ярьж чадахгүй, хамтрагчаа олж чадахгүй, санхүү мөнгө төлөвлөж чадахгүй бол тэр барилга байшин бүтэхгүй. Та бусдад би ийм барилга барих гэсэн, ийм хотхон барих гэсэн, ийм ажил хэрэгтэй байна, ийм ажилтан хэрэгтэй байна, ийм хамтрагч партнер хэрэгтэй байна гэжээж энэ ажил явдаг үстэй. Тэгэхээр энэ хоолон чакра гэдэг юм чинь дэлхийн ертөнцийг бүтээж байгаамаа. Хоолон хүрд буюу бид нар хоорондоо ойлголцож чадсанараа амьдрал ахуйгаа авч явж байгаамаа. Гэтэл энийг нэг юм харанхуй төвшөнд бодоол те. Одоо хараал ирүүл хийхэд эсвэл ингээ хүнтэй муудалцаад хүнийг муулахад эсвэл хүний хов живийг ярихад ашиглаж ийн гэдэг бол хүний ярианы 3 төвшин гэж байдаг. Хамгийн доод төвшин бол одоо хүн ярих те, бусдыгаа ярих. Тэр тэгсэн гинэ, энэ ингэсэн гинэ, ингэсэн тэгсэн гинэ. За дараагийн ярианы төвшин бол үйл явдал ярих. За би идлээ уудлаа, аялд явлаа. Бас яах вэ нэг арай дээр те. Хамгийн дээд ярианы төвшин бол үсэл бодол ярих гэж байгаа байхгүй юу? Юу гэхээр бид нар ингээд тэр тийм өмсөн гинэ, тийм эдсэн гинэ, тэр Холливуудын одоо тэгсэн гинэ гэдэг юм хоовж ав хүний амьдралд ямар ч ахиц твшил авчрахгүй зүйлүүдийг ярьж байхаар яг уу тэр амьдралыг тайлж тэр бусдын амьдралыг задлана гэдэг нэг өөр, гэтэл бусдын амьдралыг ховыг ярина гэж өөр те. Тэр өчигдөр тийм ховц өмсөн гинэ гэвэл эсвэл энэний өмсөж байгаа ховц тэд гинэ гэвэл эн чинь хов болно. Эсвэргээрээ тэр хүн амьдралдаа ингэж одоо зов зүдрсныхаа ачаад ийм амьдрал амжилт бүтээлд хүрж гинэ гэж яриул эн чинь бас те үзэл бодол болно шүү дээ. Тэ үзэл бодол бас үйл явдал болно. Тэгэхээр дунд шатны яриа гэдэг бол үйл явдал үзэл бодол ярихыг хэлдэг. Үзэл бодол ярих нь бол дээд шатны яриа гэж үздэг. Тэгэхээр юу вэ гэхээр үзэл бодол гэдгийг юу хэлээд байгаа гэхээр чи өнөөдөр хэдэн настай вэ те? Та өнөөдөр хэдэн настай вэ? Та өнөөдрийг хүртэл эд наслахтаа та хайр гэдэг зүйлийг юу гэж бодож байна те? Хайр гэдэг зүйлийг яаж мэдрв? Юуг нь ухав? Юуг нь ойлгов? Эндээс ямар туршлага авав? Ямар зүйлийг мэдрв гэд ингээд асуул энэ чинь хүний үзэл бодол шүү. Та нийгмийн байр суурийг яаж харж байна? Та энэ одоо шинжлэх ухааныг юу гэж бодож явдгав? Та энэ далд тухамсрыг яаж ойлгодгов ч гэдэг юм уу те. Ингээд хүнээс үзэл бодол ярьж ин гэдэг бол нэгдэж асууж байгаа хүнээ задалдаг, нөгөөдөж яриулж байгаа хүнээ доторхыг нь онгойлгож ухаан оюуныг нь ажилуулдаг. Тэгсэн чинь хоолон чакранд бохирдсон хүмүүс ихэвчлэн ямар хариулт өгдөг вэ гэхээр би энэ талаар бодож үзээгүй юм байна гэж хариулдаг ихэвчлэн. Юу ч асуусан, бүр энгийн юм асуусан ч одоо жишээ нь та ямар өнгөнд туртай вэ гэж асуусан ч зөө би ямар өнгөнд туртай байлээ. За өстө мэдхгүй байна одоо ямар ч өнгөөсөө яах вэ ч гэдэг юм уу те. Өөрийгөө мэдхээ болцсон байдаг, өөрийнхөө үзэл бодлыг ялгахаа болцсон байдаг, өөрийгөө ялгаж ойлгохгүй байгаа юм чи юу энэ нийгмийг ойлгох, юу энэ бусдыгаа ойлгох болчтой байхгүй. Бусдыг бол зүгээр л хараал хэвээр хөрх юм байна, муухай юм байна, сайхан юм байна, муухай юм байна л гэж яриад байдаг. Эсвэргээрээ тэр хүн дотроо юу туулаад, ямар амьдрал хийгээд, яаж ажиллаж байгаа, яаж явж байгааг мэддэггүй. Нэг жишээ нь сэтгэл готролд ороод ингээд амьдралын минь айгүй хэцүү үед байсан гэдэг би өмнөх лайвуудаараа та нартай хуваалцчихсан. Ингээд явж исэн нэг өдөр би найзуудтайгаа цуглаад нэг удаа би ингээд айгүй сэтгэл готорж исэн штэ. Тэр онд гэж хэлсэн чинь маань найз чи одоо юу тутсан гэж сэтгэл готролд ордیں۔ Гэт би ингээд тэр үед ингээд бүр хөхийнсэн гэж бодож исэн. Ингээд дөнгөж ингээд илэрхийлж эхэлж штэ тэ. Тэгсэн чинь шууд
чиний амьдрал чи юу тутсан гэж чи өхөн гэж боддөө өстой. Ямар тэнийг амьдрал ингэж өхөн гэж боддог байна гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хүний зовлон ойлгодгоо, сэтгэл готролд орж үзээгүй, тэрний талаар А, Б юу ч мэдэхгүй те. Хүний дотоод зүрх сэтгэлийг чихээрээ сонсдог болохоос зүрхээрээ сонсдог хүмүүсээ хариулдахгүй. Юу гэсэн үг вэ гэхээр үгүй ер нь өөрөө мэдэрч үзээгүй байсан ч гэсэн тэр хүн үхий гэж бодсон байна гэдэг бол тэр хүнд нэлээ сэтгэл зүйн хувьд гаднаасаа хэдий мөнгөтэй төрхтэй бүрэн бүтэн харагдаж байгаа ч дотоод зүрх сэтгэлтэй бүрэн бүтэн биш шүү дээ тэр хүн чинь те. Аз жаргалгүй байна шүү дээ. Тэрнийхээ нууцыг тайлж олоогүй багтаал хүн өхөө яах вэ гэж бодож идэг шүү дээ. Тийм байхад хүнд тэгж хэлж байгаа байхгүй. Тэр үг гэдэг аимшигтай байдаг. Тэр үгийг сонссон хүн шууд хаагдаад ингээд тэр талаараа дахиж хизээч ярьж те гой нээж зүрх сэтгэлээ онгойлгомоор санаатгаа болчихж байгаа байхгүй. Энэ мэтчлийн юм алдаатай гэмтэлтэй хүмүүс бусдыг ингээд хаагаад бөглөөд баглаад таглаад ичдэг. Бусдын үзэл бодлыг хаана, бусдын үгийг хаана, бусдын яриаг хаана. Тэгээд мөн тэр найз маань бас айгуух тийм алдаа гаргадаг байсан. Юу гэхээр хүн юм ярьж хаад чи одоо айгуу норшиж ярьдаг. Чи айгуу муухай халаатай чи чимээгүй ач гэдэг юм уу те. Гэх мэт ингээ хүний ингээд нэг цаанаасаа дэлхийн ертөнц байглаасаа заяагцсан дуу хоолойны өнгийг, дуу хоолойны байдлыг ингээд сайн муугаар нь ялгаж байгаа жишээ нэ. Эн чинь бүр хамгийн бүдүүлэг асуудал байхгүй юу гэхээр хүн цаанаасаа тийм хоолойтой байвал яах юм те. Тэр хоолоогоороо тэгээд ярихгүй байх юм уу? Эсвэл яг танд тааруулаад айгүй хамаг гоё хоолоогоор гаргаж ирж ярих хэвээр юм уу? Хүнийг байгаагаар нь нуршиж ярина уу, яаж ярина уу? Хүнд хамгийн ихний эрх чөлөө чинь хүн чинь үзэл бодлоо дэлгэж ярих эрхтэй байна эцтэй. Өөрийнхөө нийгэмдээ, эргэн тойрны хүрээлэлдээ, хайртай дотны хүмүүсийнхаа дунд бид нар юмаа ярих чөлөөд ярих эрхтэй эцтэй. Гэтэл ингээд яриулахгүй те чи чимээгүй чи дугаа гэд харч хүн чинь хэлбэрт орчдөг. Тэгээ тэрнээсээ юм айц төгшөр авчдаг. Тэрнээсээ хоолой хурдууд бохирдож эхэлдэг. Бохирцоор байгаа сүлдээ блоклогдож эхэлдэг. За нэг блоклогдсон хүн хажууд хүнээ блоклдог. Чи дугаа чи чимээгүй битэн юм яар нэг нь битэн юм хэл. Төрийн төлөө огт нь бааж хүн да. Ингээд бөөн блоктой хүмүүс чинь нэгээ блоклж авна. Уг нь бол нөө ариуслын үрд чинь магтаал урамшуулаар ариугүйх ариусдаг итгэждэг байхгүй юу? Чи ямар сайхан үзэсгэлэнтэй, чи ямар гоё яриатай, чи ямар сайхан мэдлэгтэй. Мэдээж тэр хүн чинь бурхан биш юм чи тодорхой хэмжээний алдаа дутагдал байж болно шүү дээ. Гэтэл тэр алдаа дутагдлыг нь давуу тал гэж харж байгаа. Тэдгээр одоо блоклогдоог өөрийгөө олсон хүмүүс бол хүн болгоны сайхан гоёыг харах гад хичээж идэг. Гэтэл блоклогдсон хүмүүс бол ерөөсөө л дараад идэг. Ерөөсөө л уламж блоклох гээд идэг. Өөрийгөө блоклцсноо мэдэхгүй эсэргээрээ эргэн тойрны хүмүүсээ блоклдог. Чи битгий юм яар, чи дуугааваа, энэ битгий юм яар гэд ингээд идэг. Гэтэл бид нар энэ дуу хоолойгоо хориулна гэдэг чинь ямар ноцтой, ямар хор уршигтай. Цаашлаад үргэлжлэхээрээ амьдралд ямар хор уршиг авчирдаг бид нар ерөөс мэдэхгүй байгаа байхгүй. Тийм учраас энэ дуу хоолой буюу хоолойн чакра асуудал гэдэг айгүй одоо чухал зүйлээ. Хоолойн чакрагаа нээж чадаагүй хүн өөрийнхөө сүнсний сэрэлттэй ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл оюуны өрдөө таалттай, мэлмийн өрд таалттай. Одоо би өдөр болгон л тийм хүмүүс үзчихэд мэлмийн өрд чи хаалттай, оюуны өрд чи хаалттай. Тэгэхээр та яг бясалгал хийхээр нэг сайн ойлгож хүлээж авч чадахгүй байна. Та сэтгэл зүйн бохирдлоо гаргаагүй байна. Үүнээс үүдээд биеийн бохирдолтой болчихсон байна. Би ийм л зөвлөгөө өгөөсөж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө манай Монголд бол энэ бол ерөөсөө номер 1 асуудал болчиход байгаамаа. Уг нь яг бид нар төртэй байсан бол эзэнтэй байсан бол те энэ ард иргэдийнхаа сэтгэл зүйн асуудлыг сэтгэл зүйд нь ингээд төрөөс гоё дэмжсэн бодлого, сургалт, хөтөлбөр юу ч хийж явуулж болно шүү дээ. Энэ гоё ингээд нийгэмд өөрийнхөө мөнчгөрөөр гарч ирж байгаа, хинээс юу ч гойхгүй гарч ирж байгаа эрдэм мэдлэгтэй хүмүүсийг дэмжиж болж байна. Улам илүү боловсруулж болж байна. Улам илүү хөгжүүлж болж байна. Тэдгээр хүмүүсээрээ дамжуулаад бусдад нөлөөлж болж байна. Гэтэл нөгөө нийгэм нь шашинтай ч юм уу, шашингүй ч юм уу, төртөө ч юм уу, төргөө ч юм уу, эзэнтэй ч юм уу, эзэнгүү ч юм уу мэддэхгүй байгаа учраас ямар ч дэмжлэг тусалцаа байхгүй эсэргээрээ маш их юм одоо дарамтууд байж байгаа те. За юм байж байгаа. Гэтэл уг нь бол бид нар чинь хоолон хурд гэдэг юмдаа бид нар ярих хур чадвар гэдэг чинь одоо энэ Европууд тийш тал руугаа бол ярих хур чадвар үнэхээр хөгжсөн. Энэ хүмүүс чинь биднээс бүр даашаа төрүүлээд үндсэн хүрдүүдээ мэдээд йог бясалгалаа хөгжүүлээд тэрийг ингээ ойлгоцсон хүмүүс ахгүй юу? Би харахтаа 100-200 жилээр бидрээс ингээ төрүүлээд алхаж байгаа юм шиг надад харагддаг. За тэдгээр бид тэрийг бол яг ингээ баттай биш зөв өөрөөр хэлж байгаа шүү те. Тэдгээр 200 жил хөгжсөн хүмүүс чинь ярих ярианы ур чадварыг хүүхдийг жоохноос нь нээлттэй яриулах ур чадвар, арга ухаан тэрний цаана далтад нь байгаа сүнслэг мэдээллийг ойлгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр бүр багаас нь хүүхдүүдээ ингээд айгуугаа яриулдаг. Гэтэл Европод одоо Европ хүүхдүүдтэй манай Монголын 35-45 хүмүүсээс илүү өөрийгөө илэрхийлж чаддаг. Нийгэм ингээд танхимд ахад чамаа хин гэдэг вэ гэж асуухад баг манай Монголын одоо 40-30 хүмүүс бол баг өөрийгөө ч зөв илэрхийлж чаддаг. Өөрийнхөө нэрийг бүтэн хэлээд гарал угсаагаа
бүтэн хэлээд, мэрэгжил ахуйгаа бүтэн хэлээд, өөрөө хүний өөдөөс хараад бүтэн өгүүлбэр уншиж чаддаггүй. Айгүй ичимхий, айгүй хаагдмал, айгүй айдаг, имээдэг. Яагаад гэвэл гэвэл тэр хүмүүсээ чинь хоолын чакраг блоклаад дараа давшлаад гэр бүл нь эргэн тойрны хайртай дотны хүмүүс нь бүгдөө дараа ицсан байгаа байхгүй. Тэгэхээр чин ууг нь насанд хүрсэн 30-та 40-та 50-та 60-та болоо явж идэг. Тэгсэн хэрнээ нэгэн өгүүлбэрийг нэг сайхан хэлээдэг гэсэн чинь хоолоо нь хаагдаад гахаццаа таниалгаад ерөөсөө хэлж чаддаггүй те. Эсвэл хэлчихэд айгүй айдаг, имээдэг. Гэтэл Европ хүүхдүүд бол бүр жоохон насан туршийн хүүхдүүд нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, чөлөөтэй ярьж, чөлөөтэй нийгэмд өөрийнхөө дуу хоолойг ингээд хүргээ явж байгаа. Тэгэхээр бид нар энэ ариуслын буюу оюуны хүрдүүд хаалттай учраас бид нар тийм оюунлаг хүмүүс төрөхгүй байна. Оюунлаг хүмүүс удирдагч, манлайлагч нар гарч ирэхгүй байна. Тэр хүмүүс нь одоо та нар хараарай заа айгүй хөвчлөлтэй. Одоо ингээд улсын хурлын гишүүдээс ингээд ярилцлага авах галтай хөөрхөн хамт сэтгүүлч нар ингээд микрофон яриад юм асуудаг шүү дээ. Тэнд цэцэн цэлмэг оюунлаг хариулт өгж байгаа хүн бараг байхгүй. Бүгд тэр ингээд микрофоноос зүхтаана. За нэг хариулаад нэг зүхтахгүй хариулж байгаа хүмүүсийг харахаар юу яриад байгаа юм бэ? Энэ хүний ч одоо дотор оюун ухаан байт юм болоо те. Энэ хүн ч одоо ямар учиртай хүн юм бэ гэж бодмоор шокнд ормоор ингээд хариултуудыг өгж явах жишээ нэ. Гэтэл ингээд хэдхэн жилийн өмнө манай улсын ерөнхийлөгчтэй ингээд бүхэл бүтэн ингээд нүүб дээр очил яриа хийж байгаа байхгүй. Нүүб гэдэг чинь тоглоом юм уу те? Юу нүүб гэдэг чинь одоо юу юм бэ? Хүний туршлагаад ингээд туршаа сууж яадаг туршилтын тийм газар биш шүү дээ. Тэнд чинь дэлхийн цэцэн цэлмэг хүмүүс, дэлхийн хүмүүс цуглараа сууж яхад чинь тэр дунд англиар нэг одоо юу уншиж байгаа, текст уншиж байгаа. Англи хэлгүй байж болно шүү дээ. Гэхдээ тэр ядаж текстээ бэлддэг юм уу те? Тэр текстийнх нь уншиж байгаа дуу хоолойны өнгө, тэр текстийнх нь ойлгох, автаг агуулга. За тэгээд тэр англи хэлнийхэн дуудлага модлох ч юм уу те? Мэдлэг боловсролын хувьд айгүй дөрөө байж байгаа жишээ нэ. Гэтэл тэр хүн ингээд улсаа удирдаад явж штэ бас арайч дурлсаа тийм амар доод төвшөнд. Одоо зүгээр энгийн хүн надад нэг одоо нэг юм чи нэг тэдэн хүний урд үг хэлээрээ гэвэл бид нар шууд ингээд санаа зовдөг үстэй. Тэрэндээ бэлдэж мэлдээд бас унтаж чадахгүй те. Ингэдэг байхад бүхэл бүтэн тим юмдаа одоо бэлддэг юм уу гэмээр юу гэсэн үг вэ гэхээр бас хоолой чакрын асуудалтай. Ерөөсөө ингээд удирдахч манлайлагч хүн байж дуу хоолойны өнгө нь айгу тод гарахгүй, яриан зөрөгтэй гарахгүй, дандаа хараал те. Би нэг удаа ингээд нэг бичлэг юм үзчихсэн. Тэгсэн чинь ингээд доор байгаа ажилчдаа үүрэг даалгавар өгөөд ах шиг байгаа. Гэхдээ тэрнэр дандаа сөрг үг, дандаа доод үг, дандаа доод өнгөс чи тэгээч ingéч тэнэгөө мангар гэх гээд байгаа байхгүй барыг готомшны ингээд яриагаар ярьж байгаа юм шиг. Гэтэл тэр хүн агуулга одоо мөн чанар тэр салбаруудынхаа одоо өгөгдөлт давуу талыг мэдчихсэн бол тэ ямаргаа ажлын чиглэл өхөө, ямаргаа хүнийг ажиллаар нь дэмжгөө, тэр ажлын салбар тохиолж байгаа юмыг яасан гой сонсож ямар гой чиглэл заавар хөө, яаж ажлыг нь дэмжгөө те. Би энэ салбарын энэ асуудалд ингэж ажлыг дэмжих боломж болцоо байна. Бид бүхэн ингэж хамтарч ажиллах хэрэгтэй байна энэ гэдэг нэг хүний нэг үгийг ашиглаж чадж байгаа юм чинь шал өөр шүү дээ те. Тэгэж ярих байдал ингээд холбож ярьж чадахгүй, холбогдож чадахгүй, ярьж байгаа юмнаа гол сүнсээ ойлгож чадахгүй, үгэнтэй бүрэмж хэл ярианы одоо асуудалтай маш. Одоо уг нь бол ингээд дэлхийн ертөнцид чинь ингээд удирдахч манлайлагч хүмүүс хэл ярианыхаа асуудал гажиг засаж явах хэрэгтэй байхгүй. Дуу хоолойны өнгөө засаж явах хэрэгтэй. Хоолойн чакраныхаа бохирдлыг гаргаж явах хэрэгтэй тий. Тэгээд тэр олон хүмүүсийн урд гараад ярьж явах хэрэгтэй байтал өөр ингээд удирдахч манлайлагч хүмүүсээс нь харахаар удирдахчт нь, манлайлагчт нь, парламент нь, гишүүд нь өөрөө бүгд дуу хоолойны бохирдолтой, бүгд дуу хоолойны чакраны асуудалтай байж идэг. Миний харж байгаагаар, миний одоо ажиглаж байгаагаар тий. За тэгэхээр ч нөгөө ард иргэдэн нийгмийн энгийн хүмүүс нь одоо хоолойн чакраны бохирдолтой бага насны хүүхдээс ахуулаад насан турш хүн хүртэл хоолойны бохирдолтой хөшигний ард ярьдаг, хөшигний цаанд боддог байх нь бараг аргагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар улс орондоо номер 1 нь улс хоолойн чакра гэдэг асуудлыг гаргаж, хөндөж, ярьж чаддаг хүнээр нь яриулж те. Энэ 10 жилийн хүүхдүүдэд лекц, семинар уншуулмаар байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ хүүхдүүд чинь ямар их тотгошоо болсон гэж яг одоо энэ Монголын нийгэмд байгаа өсвөр насны хүүхдүүд бүр ингээд юм ярьж өгдөг заяа. Юм ингээд асуугаад байхад юу ч илэрхийлдэг. Ерөөсөө тийм үгүй. Дуртай дургүй. Тэгээ би энийг бодож үзээгүй. Ихэнх асуултанд ерөөсөө би бодож үзэж байгаагүй. Мэргэжлээ сонгож байгаа хүүхд орж ирж хахад мэргэжлийн талаар бодож үзээгүй байгаа байхгүй. Юу гэсэн юм бэ? Яг хоо хэдэн жилийн өмнө 10 жил 20 жилийн өмнө бол боломжтой яагаад гэвэл тэр чинь мэдээлэл айгүй хаалттай байсан. Угаасаа бид нар чинь тэр мэргэжлийн талаар ингээд мэдээлэл авах гээд олддгүй байсан үеуд бол байсан. Гэхдээ эрэлж одоо ингээд хайгуулж хандаал ингээд явдаг байсан. Тэгэхээр одоо бол интернет гэж юм байна. Бараг ингээд тийм л оюухаа өгцсөн. Би ямар мэргэжилтэй болох вэ гэхэд гаргаж хүн холгүй болчиход байгаа нэгэнд ерөөсөө мэргэжлэж бодохгүй байж байгаа жишээ нэ. Энэ юу вэ гэхээр гэр бүлээс нь бас гэр бүл одоо нийгмийн энэ бидний гэмтлээс шалтгаалаад бас хоолойн чакраны бохирдолтой, блоктой болчихж байгаа байхгүй юу? Тэрнээс шалтгаалаад амьдралынхаа хөшигний цаатлыг хөшгөө татаж чадахгүй. Хоолойн хурд буюу энэ ярих гэдэг ур чадварынхаа хөшгийг нээж чадахгүй байгаа байхгүй юу?
тийм хүмүүс чи яадаг гэж сэтгэл хөдлөл аягүй багтаа. Инээхээрээ инээдэггүй, уйлахаараа уйлдаггүй, баярлахаараа баярлдаггүй, магтмаар санагдахаараа магтдаггүй. Одоо жишээ нь хин нэг үнэхээр гоё үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Хөөе чи өнөөдөр ямар гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Чиний нүд чи ямар гоё гялалцж байна те. Чиний инээрэг ямар сайхан байна гэж хэлэхгүй. Бодно дэчив чимээгүй ингээл ангаагаад байна. Тэгэхээр магтаж чадахгүй болно гэдэг. Нэгдэж өөрийгөө магтаж чадахгүй байна гэдэг. За манай монголчуудад аягүй их алдаа гардаг шүү дээ. Чи ямар үзэсгэлэнтэй гэхээр за би өөрийнхөө муухайг мэднэ гэлтэгдэг те. Яг нэг бодлоо ингээд нэг юм тоглоом шоглоом наргаа хийж байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ бол энэ ч гэсэндээ дотоод өөрийгөө илэрхийлж өөрийнхөө давуу тал те. Өөрийнхөө давуу талд байгаа зан чанар бие бэлтрийн онцлог сайн сайхнаар бахархаж чадахгүй байхгүй. Бидрийг яагаад гэвэл багаас нь битгий онгироод бай, битгий өөрөөрөө бахархаад бай те. Эсвэл нэрэ битгий ингээд одроод бай энэ хэлээд өгсөн. Энэ хинээс юунаас одоо үүдэлтэй нөө манжийн дарлаас үүдэлтэй манжийн дарлалт чинь цэцэн цэлмэг ухаантай хүн төрчихвээ төрийн төлөө огт нь хүртэл боогод өгдөг болчихвээ эмэгтэйчүүд нь дуурчихвээ гэдээ айдаг байсан учраас тэрнээс шалтгаалаад нөө манжийн дарлалт байхад хүмүүсийг айгуух ингээд дардаг чимээгүй бай битгий том хүний урдуур ор битгий юм яар дув дугай амаж ямигсээр хагаад бид нар чинь тэр үеэсээ ерөөсөө ингээд нөө нээгдэж чадаагүй тэр манжийн дарлалт байх үеийн тэр нэг ёс суртахуунуудыг ингээд өөртөө хадгалаад манай монголих гэд андуурчихсан. Тэгээ ингээд юм ярьдаг. Гэтэл ууг нь бол ухтаа бол монголчууд яг ард түмнийхээ энэ түүх соёлдоо багчуудын үгийг бүр их сонсдог. Бүр багчуулан цэцэн цэлмэг яриатай. Одоо манай Монголын үлгэр домгийг та нар уншиж үзээрэй. Юу гэсэн үг гэхээр тэр үлгэр домогт чинь боролтой хүү, тэр хүү, энэ хүү дандаа цэцэн цэлмэг бага насны хүүхдүүд бараг л тэр үлгэр домгийг харахаар нэг 6-7 гэмээр хүүхдүүд чинь хаанда одоо хац дээд язгууртнуудаа хичээлийн загаад дүрмээ ороод амьдралаа яриад үлгэр туйлсаар амьдралыг ойлгуулад бараг аргын зааж өгөө явж байдаг үсттэй. Үүнээс харахад бид нар баг залуучуудынхаа үгийг сонсдгоо байсан юм уу гэхээр үгүй. Эсвэргээр бид нар аяуг сонсдог байсан байгаа байхгүй. Тэдгээр хүмүүс маань ч гэсэн зүүр цэцэн үгээр далд дутгаар аягүй сайхан цэцэн цэлмэг ярьдаг байсан. Монголын хоолон чакраны идэвхжлийг нэмэхийн тулд бид нар тарин унших ёстой, дууд уулах ёстой, маш сайхан өөрийгөө илэн далангуй ярьж явах сэтгэлийг хамгийн эхлээд өөртөө суулгах ёстой гэдэг байхгүй юу. Тэгэхээр манай ард түмэн чинь бол дээрээсээ ингээд үлгэр домгийн бичиг цаасан гэж бичээл нэг одоо сууршмал соёлтой биш нүүдлийн соёлтой байсан учраас бичиг цаас биччихээд хадгалж чаддаггүй эсрэгээр дуу туйлс уран яруу тийм сайхан юм дуу болгоод те одоо юу болгоод нэг магтаал болгоод тэгээд тэрийг ая хөгжмөндөө үгээ оруулаад тэгээд ард түмэндээ тараачдаг. Тэгээд говийн магтаал одоо юуны магтаал гэж байдаг шүү дээ манай Монгол. Тэр магтаалууд нь бүгдөө амьдрал ахуйгаараа хийчихсэн. Амьдрал ахуй магтаалаараа ерөөсөө дэлхийн ертөнцийг тэр доторх бүх ухаанаа тэр дотор шингээчихсэн байсан чинь тэр үлгэр домог туйлс тэр одоо бидний магтаалуудыг бүгдийг хаачихсан, хаагаад дараад амнаас ам дамждаг байсан тэр юмыг боочихсон. Тэгээ бид нар тэрийг мартчихсан. Уг нь бидэрт байдаггүй гэвэл байдаг. Монгол бүхэн дуулж чадна. Монгол бүхэн гоё туйлс зохиож чадна, үлгэр зохиож чадна. Бид нар ямар сүнслэг ард түмэн, бид нар ямар тэнгэрлэг энергитэй Монголыг олж төрнө гэдэг нь өөрөө тэнгэрлэг заяа ахгүй. Би та нарт нэг маш гоё юм тайлбарлаж өгөө. За жишээ нь амьтад өөрөө сүнслэг биш гэд янз бүрийн ингээд одоо хуваагдд юм аа. За зарим нэг одоо заан ч юм уу, морь ч юм уу, буух ч юм уу гэд ингээд те цаанаасаа сүнслэг төрөлтөө, аягүй сүнслэг мэдрэмж өндөртэй яг ингээд одоо тий хүний төрлийг авах нь ойртцсон тийм ухаалаг тийм амьтад гэж байдаг. Гэтэл хүний төрлөөсөө бүр холдсон тийм амьтад гэж байдаг. Одоо нэлээд доод төрлийн энэ амьтад донд ямар амьтад ордог гэхээр загас ордог байхгүй юу? Юу гэхээр загас бол нэлээд шийтгүүлж байгаа амьтан байдаг. Юу гэхээр загас өөрөө ярьж чаддаггүй, харанхуу, нойтон, хүүтэн газар амьдардаг тийм үү? Яг хоо бид нар мэдээж лусын амьтан гэж хүндэлдэг. Лус өөрөө хүчтэй, ус өөрөө хүчтэй шүү дээ. Ус чин агуу амьдрал юм чаа. Бид нар угаасаа лусыг хүнддэг шүү дээ. Гэтэл загас өөрөө ярьж чадахгүй, нүдэж амжихгүй. За ийм төрөл төрсэн амьтан байдаг. Энэ бол бас нэлээд нэг одоо сүнсний хувьд аялал хийж байгаа сүнсний сорилттой төрөлтийн нэг. За тэгээд загас бараг ингээд хүн загасчинд баригдаад идүүлэх юм бол ашгүй тэр төрлөө дуусгаад дараагийн төрөл рүүгээ нэг үхлээр ч гэсэн ойртож идэг гэж үздэг. За тэгэхээр юм загасны мах далайн гаралтай амьтдыг идж байгаа хүмүүс бол ерөнхийдөө сүнслэг чадвар, мэдлэг, дотоод хүч, ертөнцийн энэ сүнслэг хүч нь бага байдаг. Эсвэргээрээ нөгөө хүн төрөлтэй ойртсон тийм үхэр, хонь, таван гошуу мал буюу морь, адуу малаа идээ сууж байгаа бидний хүч чадал бол дэлхийн бусд орнуудад хэмжигдэшгүй байхгүй. Та нар бусд орны хүмүүсээс асуугаад үзээрэй. Адууны махыг бүр айгаад хүндлээд иддэггүй. Гэтэл бид нар адуугаа хүндэлдэг, хайрладаг. Бид нар адуугаа ундаг, ашигладаг. Гэхдээ бид нар адууны махаа ч гэсэн иддэг. Юу гэхээр адуу өөрөө маш тэнгэрлэг амьтан гэж үздэг. Дээрээс нь хурдтай хүчтэй амьтдын хувьд бол одоо аягүй сүнслэг буюу ингээд хүн төрөлтэй ойртож байгаа амьтаа адуу, үхэр бүгдээр адилхан. Үхэр бас аягүй одоо хүч чадалтай.
үр шимтэй тижилтэй те хүн төрөл рүү ойртож байгаа амьтдын махаар нь бид нар зооголдог, бид нар хоол иддэг, бид нар дотоод хүчтэй, махан биений хүчтэй, сүнсний хүчтэй, бид нар юмсыг хувиргаж чадах тийм хүчтэй арт хүн байхгүй юу? Тийм учраас ийм арт түмэн чинь нөгөө сүнслэг оюуны үрдүүдэд хаалгаад ирэхээр нөгөө нэг эгон давчдаг байхгүй юу? Эго гэдэг нь нөгөө би гэсэн мунхаглал нь ингээд ихсчдэг. Би гэсэн мунхаглаасаа болоод цэцэн цэмлгээж сонсч чаддаггүй, дэмжиж чаддаггүй, тэнэг мангараач дэмжиж чаддаггүй те айл айлаг ингээд дэмжиж чаддаггүй. Ерөөсөө л ингээд гэр бүлд хоёр хүн амьдарч байна. Хоёр хүн. Би өөрөө өвдлөө зовдлоо гингүүт нөгөөх нь би ч гэсэн өвдлөө зовдлоо гэх. Би гэр орондоо хоолонд авчирлаа. Би ч гэсэн авчирлаа ингээд гэдэг. Яагаад энэ оюулын үрдний асуудал шүү дээ. Хоолон чакраны асуудал эгоны нэмэгдэл шүү дээ, тэ. Тэгэхээр ингээд бид нар гэр бүлдээ ч одоо суудлаа гүйдлээ олж чадахгүй байна. Дээрээ одоо суудлаа олж чадахгүй бол доороо гүйдлээ олж чадахгүй гэдэг шүү. Хүнс хоол гэдэг бол маш чухал. Хүнд ерөөсөө хүнс чухал юм байна, сүнс чухал юм байна. Сүнсний мэдлэг чухал юм байна, хүнсний мэдлэг чухал юм байна. Хүнсээ ингэж сонгож идэж байгаа буюу бид нар ингээд амьдтын махыг идэж байгаа тийм. Дээрээс нь ингээд 5 шуу мал буюу нэлээд сүнслэг чадвар өндөртэй амьдтыг идэж зооголдог бол бидний маш дэд төрөл ихгүй. Бидний хүн төрөл Монгол хүмүүсээс хутагт хуйлгаадад аягүйх төрдөг. Юмсыг хувиргаж чаддаг, шитгэнгүүд төрдөг. Энэ хүмүүс чинь дэлхийн ертөнцид баг мэдээлэл өгж байгаа байхгүй тийм. Энерги гэдэг бол маш тодорхой. Энерги өөрөө өндөр байгаар амьдрал өөрөө өндөр дээшээ байдаг. Тэгэхээр энергийг өндөр дээшээ байлгахын тулд үндсэн 7 чакрануудтайгаа ажиллах хэрэгтэй байдаг. Чакра гэдэг бол бидний одоо амьдтаас ялгаж байгаа хамгийн чухал зүйлүүд байдаг. Энэ чакраны хамгийн чухал зүйл өөрөө ярих хоолон чакра буюу вишуда урд байдаг. За миний амьдралд нэг үйл явдал тохиолдчихсэн. Юу гэхээр би ер нь багасаа ярих дуртай хөлт байсан. Тэгээ 10 жилээсээ ер нь би хэл яриа, монгол хэл уран зохиол, нийгэм, за шинжилгээ юу лээ, байгаль шинжилэл гэж ерөөсөө хэл яриатай холбоотой бүх хичээлүүдтэй ямар ч одоо хичээл зүтгэлгүйгээр автоматар 100 гардаг хөлт байсан юм аа. За нийгмийн хичээлүүд дээр ингээд шууд 100 гарна. Би нийгмийн хичээлийг түүхээч гэсэн уншаагүй байхдаа зүгээр ингээд шууд гарчиглал өөрөө мэдээл ярьж чаддаг тийм хөлт байсан. Ер нь одоо ч гэсэндээ бүхэл шатанд бакалавр сурж байхдаач, магистр сурж байхдаач ер нь миний ярих ур чадвар бол илүү ингээд сайн байдаг байсан. Гэхдээ нэг үе миний дуу хоолой буюу хоолон чакра маш их хаагдчихсан. Юунаас болсон гэсэн чинь нөгөө нэг ингээд айгүй ярих дуртай хөлт чи мэдээж л ярина шүү дээ, тэ. Яриад ирэнгүүт хүмүүс өө чи ямар их ярьд юм бэ чи дуугаа олооч чи эргэн тойрон найз эргэн тойрны хүмүүсээс чи чимээг болоо чи ямар чанга ярьдаг намайг юу шүмжилдэг байсан гэхээр нэгдэж чанга ярьдаг гэж хоёрдож айгүй ингээд хурдан ярьдаг гэж гуравт нь айгүй их ярьдаг гэж ингээд шүмжилдэг байсан байхгүй. Тэгээд би бүр ингээд ярихаас айдаг болоод яана би одоо буруу хэлчих үедээ чанга ярьчих үедээ хурдан ярьчих үедээ гэд нэг хэсэг бүр ярианыхаа тайфыг юм удаан болгох гэж айгүй хичээж үзээд бүр энэ тайм удаашралтай болох гээд хүний багасаа л хүн нөө давхраатай төрсэн бол давхраатай л байдаг гэдэг шиг те нүдээ ухаж авахгүй бол тэрийг өөрчлөх боломжгүй гэдэг шиг хүн чинь багасаа ингээд хурдан тайфтай ярьсан. Энэ хүний ярианы хурд гэдэг юм чинь хүний тархин дотор байдаг мандалин гэдэг эргэтэнтэй холбоотой байдаг байхгүй юу? Хүний тархин дотор маш олон эд эргэтнүүд байдаг. Энэ дотор эргэтний эргэтэн буюу мандалин гэдэг эргэтэн байдаг. Энэ эргэтэн өөрөө хүний хурдыг экстраверт уу, интроверт уу, гадагшаага хүн үү, дотогшоогоо хүн үү гэдгийг өөрөө зохицуулж яадаг. Цаанаасаа тэр эргэтэн айгүй итгэвтэй бол угаасаа хүн юмыг айгүй хурдан ойлгодог, хурдан хийдэг, хурдан одоо ярьдаг те. Хурдан ярианаас хурдан юмыг ойлгож чаддаг тийм хүн байдаг. Цаанаасаа тэр эргэтэн өөрөө жоохон итгэвчл муутай, удаашралтай бол юмыг удаан тайван ярьдаг, удаан тайван ойлгодог, юмсыг удаан тайван сурдаг байхгүй юу? Энд чи яг ингээд цаанаасаа нэгэн давхраатай нүдтэй нэгэн давхраагүй төрсөн гэдэг шиг байглаасаа л заягдмал зүйл. Тийм байглаасаа заягдмал зүйлийг хүмүүс ингээд шүүмжлээч амар хурдан ярьдээ намайг бүр уран жиргээ гэж шоолдог байсан уран жиргээ мэргээ гэдэг тийм ингээд шоолоод байсан чи би нөө ингээд байнга ингээд багасаа тиймэрхүү юм сонсоод гарч хүнд айгүй төвхтэй сонсогдно. Тэрнээс шалтгаалаад би ингээд ярих дургу болж эхэлсэн, ярмааргүй болж эхэлсэн, яриагаа хааж эхэлсэн, боож эхэлсэн, бүглэж эхэлсэн. За ингээд ирсэн чинь миний дуу хоолой өөрчлөгдсөн. Одоо нэг хэдэн жилийн өмнөх би тэгтээ бараг тэр үеийнхаа бичлэгүүдийг бараг хаацсан л та. Гэтэ нэлээд хэдэн жилийн өмнөх миний YouTube дээр байдаг бичлэгүүд байдаг байсан. Тэр бичлэгний дуу хоолойг сонсохоор айгүй тийм зуралттай, айгүй тийм чахралттай, айгүй тийм нөө хичээж ингэж ярьж байгаа тийм дуу хоолой сонсогддог байсан. Яагад бол тэр үед миний хоолон чакра бөглөрсөн байдаг байсан. За ингээ хоолон чакра бөглөрсөн чи би айгүй төрөмгийн ууртай, айгүй тийм юмсыг дандаа л уураараа дийлдэг, уураараа ялдаг болцсон байсан. Нэг жижигхэн ингээл компани байгуулаад ажиллаад те бизнес центр гэл мөнгө төрний асуудал гарангуй шууд ингээл тэр хамтарч байгууллагаа залгаал хурдан мөнгө шилжүүлээ чи хурдлаач яг одоо шилжүүл гэл ингээл айгу ууралдаг юм болгоныг юм
тайван гой зөөлөн байдлаар ингээд шийдэж чадхаа болцсон байсан. Тэгээ тэрэндээ сүултээ бүр ядраад айгүй төвхтэй чи айгүй хүнийг ядраадаг. За яагаад бол хүний яг дотоод өөрийн мөн чанар биш учраас би яг үнэндээ өөрөө бод айгүй тийм гой ярих дуртай, сэтгэлээ нээх дуртай, хүнтэй бүр хідэн цагаар чамаагүй үзэл бодол, хүний дотоод сэтгэл мэдрэмжийг яриад хідэн цагч болж чаддаг тийм одоо ур чадвар одоо юу гэдэг тийм сонирхолтой байхгүй. Тэгээ тэр мэн ингээд хаагдаад ярьж чадахгүй болоод айгүй урт болоод юм болгонд ингээд зөрчил маргаантай шийддэг болоод ирээд тийм яг төвшөнд очиод би өөрийгөө бүр гайхсан. За энэ бол би биш байна. Энэ бол миний дотоод мөн чанар би биш байна. Энэ бол миний өөрийн мөн чанар биш байна гэд өөрийгөө хайж эхэлсэн. Тэгэж хайж байхдаа би хоолон чакра гэдэг юмыг олж унсан. Тэр мэдээллүүдийг би уншаад яг үнэн санагдсан. Нэрэл намайг дандаа ингээд битгий яриадаа, битгий хурдан яриадаа, битгий удаа яриадаа гэж ингэсээр хагаад хүмүүс эргэн тойрыг хайр татварны хүмүүс намайг ингээд хаацсан юм байна штэ гэж бодоод өөр дөрөө ажиллаж эхэлсэн. Тэгээд нөгөө үнэн байх дуртай хүн ч яг үнэн араас явж эхэлсэн. Өөрийнхөө дотор байгаа зүрх сэтгэлийг те шууд ингээд илэрхийлж чаддаг болсон, шууд ингээд ярьж чаддаг болсон, өөрийгөө хамгаалж сурсан, өөрийнхөө яриаг ингээд зөв нээж эхэлсэн чинь нөгөө нэг бохирдлууд нь гараад, нөгөө уур уцаар нь дарагдаад, нөгөө дуу хоолойны маань цаанаас одоо хаагдсан байсан тэр зүйлүүд нь тайлагдаж, нээгдэж эхэлсэн. Тэгээд ирэхээр хүн чинь айгүй илэн далангуй болж эхэлдэг, айгүй өөртөө ихтэй болж эхэлдэг, айгүй өөрийнхөө ярьж байгаа зүйлийг өөрөө би чин сэтгэлээсээ мэдчихэж байгаа болохоор тэрийг хин шөмжилж чухал, хин намайг айч чухал, хин намайг доромжилж чухал гэж бодох айцгүй болчдөг. Өмнө нь бол айцтай байсан. Яагад бол би энийг өөрөө туулаад, өөрөө мэдрээ, зовлонгоос нь жаргал хүртэл нь яваад, хаагдгаас нь нэгд хүртэл явцсан юм чинь хүн чинь өстө урсан нэцтэй те энийг урсгаж ярина штэ. Би хүнээс сонсоогүй, хүнээс уншаагүй, хүний имийг хуулаагүй. Эсвэргээрээ яг л ингээл өөрөө амьдралдаа тохиолдол өөр дээрээ туршиж үзсэн юм арга барилууд байгаа. Тэр арга барилуудаа энэ юуроос манай Монгол, манай нийгэмд юуроос хэрэгтэй юм байна. Энэ маш чухал юм байна. Энийг би яг өөрийнхөө ажилласнаар ингээд боловсруулаад, дистралт нь оруулаад бусдад ер нь түгээх нь зөв юм байна гэж бодоод ярих бяцлал гэдэг онлайн сургалтыг боловсруулсан 17 видео хичээл байдаг. Одоо ч гэсэн байгаа. Одоо ч гэсэн би нийгэмд бүртгэлээ аваад, хичээл аваад хүмүүсээ бүртгээд явж байгаа. За энэ хичээлд маань суусан нэг ингээд суугаад дуусаад өө сайхан хоолоо нэгдчихлээ, сайхан боллоо гэсэн үг биш. Эсвэргээрээ хүний хоолон чакра гэдэг чинь бүр багаасаа ингээд блоклогдоод хаагдаад явсан байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хичээлүүдээр заасан юмыг хүн өөрөө чэйжлээд дадаад тэр арга барилуудыг амьдралынхаа туршид ашиглана гэсэн үг. Яагаад гэвэл бид нар амьдралынхаа туршид л хүнтэй ярина эцтэй. Нэг сайхан нэгдэд гоё болно, маргааш нэг хүнтэй маргалт, нэг зөрчилд, нэг уйлна, хоолоо шууд хаагдана, бохирдож эхэлнэ. Тэр бохирдлоо дор дорн гаргадаг, дор дорн нээдэг те дор дорн ингэж одоо хөшгийг нь татаж чаддаг байжээч та яг өөрийнхөө яг ингээд өөрийнхөө байж чадхаараа байж чаддаг болдог. Тэгэхээр энэ хоолон чакраны дасгалууд, бяцлаглууд, арга барилууд гэдэг бол насан туршдаа хэрэг болно. Нэг хийчлээ, нэг болчлоо, гоё болчлоо гэхгүй. Нэг хийж дуусаа сайхан болчлоо гэхгүй. Сайхан болно гэдэг бол танд өөр чинь мэдэгдэнэ. Юу вэ гэхээр та илэн далангуй болно. Өөрийгөө халамжилж сурна, өөртөө халуун дулаа үг хэлж чаддаг болно, бусдад дандаа магтаал хэлж чаддаг болно, бусдыг харсан магтаал болгоныг нь үг болгож хувиргамаар санагдана. Эргэн тойрныхоо хүмүүстэй маш сайхан чөлөөтэй ярилцаж сурна те. Дээрээс нь ингээд таны дуу хоолой ч сонсголонтой болно. Байглаас заяас энэ дуу хоолой гэдэг чинь сонсголонгүй муухай хоолойтой хүн гэж нэг ч байхгүй. Эсвэргээрээ тэр дуу хоолойг та өөрөө тосолж тарж чадаагүй, тордож чадаагүй, илчилж чадаагүй, идэж чадаагүй учраас хүнд ингээд сонсоход нэг чихэн чиртэй сонсогдоод байгаа байхгүй. Эсвэргээрээ тэр бохирдлоо гаргаж чаддаг, холбож чаддаг, эдгэж чаддаг, нээж чаддаг, ашиглаж чаддаг бол хүн бүрийн дуу хоолой маш гайхалтай үзэсгэлэнтэй, өөр ингэсэн давуу талтай, өөр ингэсэн хөгжим шиг байдаг. Тэгэхээр энийг ингээд улам ингээд бохирдлоо цэвэрлээд ингээд ажиллаад ахаар та өөрөө яг таны дуу хоолой яриа чи өөрөө хөгжим сонсож байгаа юм шиг уран яриу те өөртөө итгэж улам илүү нэмэгдээд нүднээс чи эд эрхтнээс чи энергиэс чи гэрэл гэгээ цацардаг болдог. Эсвэргээрээ ярьж чадахгүй хаагдцах хүн арьсных нь өнгөн хүртэл юм нэг юм зэвхий даасан саарл болчдөг. Тэгэл юм ярих гэхээр хэлэх гээд ч байгаа юм уу, хэлэхгүй ч юм уу, залих гад ч байгаа юм уу, те гомдох гээд ч байгаа юм уу, яах гээд байгаа нь мэдэхгүй ингээд идэг. Айгуу төвхтэй ярихад айгуу хэцүү. Тэр хүмүүс ингээд яриг нь сонсогч хэцүү, дэмжигч хэцүү, тэ нэг юм ярихаараа хэдүүгээр илэрхийлээрээ буруу зуруу юм ярьдаг те.
Тэгээ нөгөө хүнтэй мэрхаар хажуудах нь ойлголцдог. Яагаад гэвэл нөгөө өөрөө хоолон бохирдолтой болохоор нөгөө хүнд гоё ойлгуулж чадахгүй, гоё ярьж чадахгүй, гоё сонсож чадахгүй болохоор нөгөө энгийн нээлттэй сайхан ярьжсэн үнийг хаачдаг, боочдаг, ойлуулцдаг, гомдоочдаг, болчдөг. Тийм учраас бид нарт энэ зүрх сэтгэлээ нээн гэдэг бол маш чухал байдаг. Та нар маань эргэн тойронд одоо хин хизээ хүнд битэн юмаа хэлтэй хүнээс юмаа нуу гэдэг одоо энэ хаанхын соёл ороод ирсэн мэдхгүй. Би энийг бол үнэхээр гайхдаг. Яагаад бид нар сэтгэлээ нээж болдгоо юм бэ? Энд чинь сэтгэл штэ тий. Сэтгэлийг чинь нээж ижил гарч ирнэ штэ. Тэр чинь нууд юм уу, хаад юм уу, цоожилдаг юм байд юм уу? Тэгвэл энэ сэтгэлээр чинь яад юм? Эсвэргээрээ ингээд бүр нээж иж, хүнд ярьж иж, зүрхээ онгойлгож иж, сониуж хандж иж чи яагаад юм болсон? Яагаад ингэсэн? Чамд юу тохиолдсон гэж бусдыгаа ухчээж, уудалж ээж, оюун санааг нь гаргаж ирж ээж хоорондоо танилцсан нэзтэй. Тэгэхгүй тэр хүнийхээ оюун санаагч мэдэхгүй, зүрх сэтгэлэгч мэдэхгүй, дотоод одоо нээлт ингээд те мэдрэмжинч мэдэхгүй ээж юун гэр бүл, юун хайр дурлал яриад идэв те. Гайхаад идэв юм бэ? Энэ ч хайр биш шүү дээ. Та тэр хүнийг нээгээгүй шүү дээ. Та тэр хүнтэйгээ цаг гаргаж ярилцаагүй, нүд рүү хараагүй, зүрхийн сонсоогүй, сэтгэлийн сонсоогүй, тэр хүнийхээ төсөөллөөр нь аялж чадаагүй тий. Тэр хүнийх нь амьдралынх нь мөн чанартай танилцж чадаагүй ээжэж өө би чамд хайртай, чи надтай амьдрах ёстой. Эсвэл өө тийм өө. Дото бүгд түүхий. Түүхий мах итгэхэр та яадаг юм мэдхүү? Борслис гэдэг өвчин тусд юм аа. Түүхий мах гэдэг бол бохирдолтой нянтай байд юм аа. Тэр шиг хүнтэй түүхийгээр танилцчихаар яадаг гэж мэдхүү. Амьдралын асуудал явагдана. Амьдралын зовлон зүдгүүр явагдана. Та тэр хүнээ бүрэн танаагүй, та тэр хүндээ өөрийгөө бүрэн таниулаагүй байгаа үед бол нөгөө нэг гомдол цөхрөл, нөгөө нэг бөөн дуусашгүй травматай амьдралууд ч ёстой. Нэг сансараа тойрог шиг ингээд үргэлжилдэг. Тэгээ нэг нь ярьж чаддаг, нэг нь ярьж чадахгүй болохоор бас хэцүү. Нөгөө ярьдаг нь ярих гад ярьдгүй нь ярьдггүйгаараа байгаад ингээд баланс нь долгион нь таарахгүй, ертөнцийн нийлэхгүй, дотоод хүн холбоо нь ингээд нийлж өгөхгүй те. Тэгэхээр бид нар энэ хаалгаа нээх цаг болсон байхгүй. Та энэ хоолон чакра буюу вишуда хүрднийхээ хаалгыг нээгээд түлхүүрийг олоод өөртөө нээлттэй хандаад хажууд байгаа хүнтэй нээлттэй хандаад эргэн тойрны нийгэмдээ нээлттэй хандаад эргэн тойрныхондоо нээлттэй хандах хэрэгтэй. Эргэн тойронд одоо бид нар ингээд инфлюенсер гэж удирдах байгаа хүмүүс гэж ярьж байгаа хүмүүс бас байдгаа. Эдгээр хүмүүс нь ингээд бас хөрх юмны удирдаа чиглүүлээд манлайлаад явж байгаа мó гэд харахаар бас дуу хоолойны чакраны бохирдолтой. Бас дуу хоолойны хэлж байгаа үгнийхэн сонголт нь хараал нь дээлтэхгүй те. Нөгөө нэг сөрөг өгүүд нь дээлтэхгүй. За бас яг асуудал байдаг бах. Тэр хүмүүсийг зөндөө олон хүмүүс дараад бас тиймэрхүү харизматай болгосон бах. Гэтэ та тэрийг өөрөө л тэрийг засаж залруулж явахгүй бол дандаа нийгэмдээ тийм зөрчилтөө, маргаантай, хараалтай үгийг ингээд цацаад байх юм уу те. Эсвэргээр яагаад цэцэн цэлмэг яриаг, яагаад сайхан үгийг сэтгэлээ зүгээр хараал хэлэхгүйгээр нээж болохгүй мó те. Зүгээр энэ зүрх сэтгэлийнхаа энэ сүнснийхээ аяллыг хүнд гомдохгүйгээр аялж болохгүй мó те. Хүнд ингээд бүр өс санахгүйгээр аялж болохгүй мó болчиход байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар хоолон чакраныхаа түлхүүрийг одоо нэмэр байна. Ярих ур чадвараа нэмэрэн ярина гэдэг бол эмэг цэгцтэй ямар ч алдаа мадаггүй ярихыг хэлдэггүй. Ярьж байгаамаа бүрэн сайн ойлгож ярихыг л хэлдэг. Ярьж байгаамаа бүрэн сайн ойлгохын тулд та өөрийгөө бүрэн сайн мэдхийг хэлдэг. Өөрийгөө бүрэн сайн мэддэг хүн л тэр ярьж байгаа юм чи уудалж, уусаж, одоо асгаж, цацаж дэлгэрүүлж ярина штэ. Тэгэхгүй өөрийгөө сайн мэдгүй, өрөөлөгч сайн мэдгүй байгаа тохиолдолд хүн бол өдөр тутамдаа ярианы алдаа гаргаж яадаг. Өөрийгөө үнэлдэггүй, өрөөлийг үнэлдэггүй, үгээрээ үннийг зөөлж чаддгүй, илэрхийлж чаддгүй те гих мэт цэгком гэдэг шиг. За тэгээд биднэрт ингээд мини бяцлаглуудаас аюух ач тусаа өгдөг. Мини бяцлал гэдэг нь яг урт хугацааны биш, богино бас бяцлаглуудаар бид нар ингээд өөрийнхөө бохирдлыг гаргаад дотоод сэтгэлээ нээгээд хоолойныхаа харизмыг нээгээд хоолойныхоо буюу өөрийнхөө өнгийг нээх боломжтой байдаг. Тэгэхээр би та нартай ер нь ингээд хоолойн чакра гэдэг зүйлийн учрыг ойлгочих. Энд чинь ууржилдаг, өршөөдөг, хайрдаг, инэрдэг, хайр сэтгэлээ илэрхийлдэг хамгийн чухал хүрд штэ тий. Ийм одоо хүрд байхгүй бол бид нар чи яаж биедээ хайр сэтгэлээ илэрхийлэх. За энэ миний лайв бол тодорхой тооны энэ сүнслэг мэдрэмжийг мэдхийг хүсдэг, энэ сүнслэг ур чадвартай танилцахыг хүсдэг хүмүүст зориулан цаг заваа гарган ярьдаг ийм лайв хичээл байгаа. Миний номтой блог пэйжүүд бол миний амьдрал, миний сонголт, миний итгэл үнэмшил, миний ажил байгаа. Энэ бол сүнслэг мэдлэгийг түгээдэг хүмүүстэй зориулсан өрөө байгаа. Хэрвээ та энэ дотор ойлгохгүй, тийм инээдтэй, тийм хөвгөлтэй, тийм шоолмор санагдаж байгаа бол уучлаарай, баяртай те. Таныг би одоо өөрийнхөө өрөөнөөс гарахыг уриалж байна гэж. Ойлгоод юм хүлээж авч байгаа бол та миний ярьж байгаа ярианаас маш гоё ухаалаг, цензуртай хандаад өөртөө хэрэгтэй байгаа зүйлүүдээ шүүж тунгаагаад өөрөө нэмээр байгаа зүйлүүдээ нэмж баяжуулаад ингээд цаашаа явж болно.
дуугүй байна гэдэг нь яг энерги өндөртэй хүмүүсийн хувьд бол дотоод сэтгэлийн дасгал болж өгдөг. Гэтэл энерги доошо байгаа хүмүүсийн хувьд бол дотоод сэтгэлийн хямрал болж өгдөг. Энийг бас шалгаж сурах хэрэгтэй. Тэгэхээр дандаа ингэ чимээгүй дуугаа байна гэдгээр нөх хин нь одоо ухаантай хүн чимээг байдаг гэлцэн тий. Тэгээд хилцэн чинь одоо тийм үг байдгаас шалтгаалаад бид нар чинь энерги ялгаагаа ойлгохгүй байгаа байхгүй. Үнэн дээр өндөр энергитэй хүмүүс дуугаа байна гэдэг бол дотор энергийн задаргаа илж яадаг, сэтгэлийн дуу хоолойгоо сонсч яадаг, сэтгэлээ одоо ингээд гаргаж ирж яадаг. Гэтэл юу ч мэдэхгүй хүн дуугаа байна гэдэг бол ерөөсөө тэр мэдлэгээ тэлэхгүйгийн шинж. Чимээгүй байх тусам мэдлэг нь улам хумигдаж, улам хаагдаж, улам сэтгцийн асуудалтай болдог. Эсвэргээр эргэн тойронд байгаа хүмүүсээ сайхан яарч те дахин ингээд гой сэтгэлээ нээж те яагаад бид нар эргэн тойрны хайртай хүмүүстэй сэтгэлээ нээж болохгүй юм, амьдралынхаа асуудлыг уудалж болохгүй юм, тэгтээ сөрөг үг хэлэхгүй, хин нэг доромжлохгүй зүгээр мэдрэмжээ ярьж болохгүй юм. Миний нөхөр надад ингээд таагүй мэдрэмж төрүүлсэн, тэр мэдрэмжээс шалтгаалаад би ингээд явж ин гэж ярьж болохгүй байгаа юм те. Иймэрхүү зүйлүүдээс болоод яг бид нар бол ингээд нийгмээр унчаад байна л да. Тэгээ нэг жоохон дэшээ байхаар үнэхээр тэр нийгминч тэр орчнонд тэр мэдлэггүй хүмүүс ч хүнийг дараад байдаг байхгүй. Эргэн тойронд байдаг ямар ч энэ талаар ойлголтгүй, ямар ч мэдлэггүй хүмүүс чинь хүнтэй нэг юм ухаантай цэцэн цэлмэг ярих гэхээр тэрийг нь хаагаад, тэрийг нь боогоод, тэрийг нь дараад байдаг. Тийм учраас хүн өөрийнхоороо байх боломжгүй болчиход байдаг. Тэгэхээр хүн чинь нөгөө өөрийнхоороо байх боломжтой орчноо хайж эхэлдэг те. Би хаана гоё өөрийнхоороо байх уу гэд өдөр бүр өөртөө гоё хэлээд хахаар та дотроосоо зөөлрч эхэлдэг, өөрийгөө илэрхийлж эхэлдэг. Мөн үүнийг олон удаа давтаж хэлээд байхаар тэр үгний чи хүч нь орж ирж эхэлдэг. Тэр хүч нь орж ирж эхлэхээр таны хамгаалал, таны залбирал, таны ариун сүнс болж хувирдаг те. Маш гайхалтай зүйлүүд болдог. Энэ бүхэн ямар гайхалтай гэж цэнхэр өнгө гэдэг бол өөрөө ариуслын өнгө, өөрөө тэнгэрийн хөх цэнхэр, усны хөх цэнхэр, лус савдгийн хөх цэнхэр өнгө. Энэ өнгө өөрөө ариуслын хүрд вишүүта хүрдний өнгө. Энэ өнгөөр лаасах те. Энэ өнгөтэй бясалгах, энэ өнгийг өөрийнхөө амьдралд урьж оруулах гэх мэт ингээд янз бүрийн одоо тасгалууд байна, тарин байна, дуу байна, гоё үг байна гэдэг айгүй олон аргууд байгаа. Энэ аргуудыг эмэг цэгцтэдээс дараалд нь бол би оруулаад ярих бясалгал гэдэг хичээл болгоцсон, онлайн хичээл болгоцсон. Энэ хичээлийг хараа онлайн биш ингээд танхимаар заах боломжгүй хичээл байхгүй. Яагаад гэвэл эн чинь өөрөө хүн өөртөө ажилдаг, өөрөө уйлж гаргадаг, дуулж гаргадаг, өөрөө ганцаараа байгальд очиж бясалгалаа хийж гаргадаг хичээл учраас хүнтэй ингэж хийх боломжгүй. Хүнтэй хийх хичээл боломжтой хичээл гэж байна. Ганцаараа бие дааж хийх хичээл гэж байна. Тийм учраас би онлайн одоо хувилбар руу шилжүүлсэн. Тэгээд энийг онлайн байхдаа хүн яг өөрөө ганцаархнаа сонсоод, ганцаархнаа ойлгоод бичиж аваад өөрөө тэрнтэйгээ ойрлоод үйлээд гаргадаг зүйл байхгүй юу? Тэгжээж хүн чинь энэ дотоод энэ оюуны хүрдээ мэдрэмжээ зөөлөж, мэдрэмжээ гаргаж ич хэрэг бохирдолтой блогтой байгаагаа өөрөө ялгаж салгаж таньж авдаг ийм зүйл. За энэ хүрд нээгдсэний ач тус гэдэг бол үгээр хэмжих аргагүй. Зүүн савнтайгаа холбогддог болно, цэцэн цэлгэг үг яриатай болно, өөрийнхөө дуу хоолойг сонсож сурна, өөрийгөө мэдэрнэ, өөрийгөө хайрлна, өөрийгөө хайрлсан, өөрийгөө ойлгосон чинь бусдыг хайрлна, бусдыг ойлгоно, бусдад гоё илэрхийлнэ, бусдад үг хичээлээ заана, бусдад ингээд тий өөрийн дотор байгаа бүх зүйлээ юулна. Буруу юм хийсэн ч сайн мухаар муу нугаар сайн альчил гэдэг шиг те өөрийнхөө алдаагч оноогч давхар хайрлаж чаддаг те алдаагаач хүний нүд рүү хараад би юм алдаа гаргасан юм а гэд хэлж чаддаг. Үнэн мөннөрөө байдаг тийм их энерги, тийм их зориг орж ирдэг. Гэтэл хүнээс нэг энгийн асуудаг те чи тэгж чадахгүй гэхээр яач ч гэж боддог хэлдэггүй нуугаад байдаг. Бүр юмаа ингээд айгүйх нуудаг хүмүүс бүр гайхаад байт юу юм нууд юм бэ? Мөнгөтэй бол мөнгөтэй, мөнгөгүй бол мөнгөгүй. Чадчихвэл чадчих, чадахгүй бол чадахгүй байна. Сэтгэл санаа асуудалтай байвал асуудалтай байна. Асуудалгүй байвал асуудалгүй байна гэж хэлнэ эцтэй. Тэр чи одоо юу тийм амар сүртэй санагдаад байдгийг би юус ойлгодоггүй. Тэгэхээр тэр хэлж чадахгүй байгаа бүх хүмүүс дотоод дуу хоолойгоо хаацсан, дотоод өөрийнхөө хоолон хүрдийг төгцсөн байгаа байхгүй юу. Хэлж чадаад байгаа бүх хүмүүс ямар ч тодорхой хэмжээнд яриад нээгээд байна. Гэхдээ манад ингээд нээлттэй яриад байгаа айгүй тийм нээлттэй зоригтой байгаа хүмүүсийнх нь бохирдол нь дийлддэг. Хоолон чакраны блок гэж байна. Хоолон чакраны бохирдол гэж байдаг байхгүй юу. Бохирдол нь нөгөө сөрөг үг хэлээд байгаа, дайрч давшлаад байгаа, хүнийг доромжлоод байгаа юм хэлээд байгаа юм. А блок гэдэг нь бол бүр ярьж чадхаа байлцсан, хэлж чадхаа байлцсан, зоригч болсон юм хэлээд байгаа юм. Энэ хоёр чинь хоорондоо ялгаатай байгаа. Тэгэхээр нөгөө бохирдолтой хүмүүс чинь бас л бус руу бохирдлал цацаад байдаг. Бохирдлал дэлгээд байдаг те. Ийм болоод байдаг. Тэгэхээр бид нар бол хэний одоо хүрдүүд блоктой бохирдолтой байна. Миний хүрд өөрөө ямар байна, яаж нээж гин гэдгээ бас нэг
үзэж харж энерги шалгуулж бас тэрнийхээ араас эрэл сурал хийж явах хэвээр. Яагаад гэвэл энэ бол таны амьдрал шүү дээ, тий. Таны энерги, таны цаг хугацаа шүү дээ. Цаг хугацаа гэдэг бол алтан цаг шүү дээ. Дахиж хизээш танд олдохгүй шүү дээ, тий. Яг хөө бидний сүнслийн аяллаар дахиад өөр төрлүүдийг авна л да. Гэхдээ бид нар энэ төрлөө санахгүй шүү дээ. Яагаад гэвэл бид нар дараагийн төрлөө аваад бидний энерги гэдэг бол ус мөнх байхгүй. Мөнх юм чи энэ төрөл энэ махан биендээ дуусаад өөр энерги бэрүү шилжиж штэ. Тэгээд өмнөх амьдралаа санаад явж байхгүй штэ. Тэгэхээр энэ төрөл энэ бас бахан биений амьдрал гэдэг чинь бас чухал утга учиртай. Тэгэхээр та бүгд маань өөртөө гоё утгатай хандаж хин танд чи өөрийнхөө төлөө хичээгээч, өөрийнхөө төлөө яваач гэж хэлэх үү те, хэцүү штэ. Тэгэл юм болонгууд ингээл нэг юм хараадаг, өрөөдөг, загиндаг, дайрдаг, давшилдаг. Тэгэл ингээл агүй хүнийг доошоо дардаг, хүнийг хийж бүтээж байгаа хүний үн цэнийг мэдэрдэггүй те. Хүн харанхуй шин орой цаг гаргаа сууна гэдэг бол яг та сууж үзэг бол мэдэхгүй ч магадгүй л амар хэцүү байдгийг. Гэтэл сууж үзсэн, зовж үзсэн, ер нь зовж үзсэн, өлсөж үзсэн, бусдтай адилхан юм хийж үзсэн л тэрийг бусад хүмүүсийг ойлгодог байхгүй. Юу ч хийж үзэг хүмүүс юу ч ойлгохгүй шүү дээ те. Тэгэхээр ийм байдаг. Тэгэхээр та нар маань энэ хоолон хурд буюу ариуслын үрдэн дээрээ бүр нийгмээрээ дуурмаар байна. Монголчуудаараа дуурмаар байна. Нэг нэгэндээ урайлмаар байна. Нэг нэгээ хэлмээр байна те. Чадж байгаа хүмүүсээс нь сонсомоор байна. Чадахгүй байгаа нэгийгээ бас урайлж санал болгомоор байна. Чи дотоод дуугаалгаа сонсомоор идэм бол, өөртөөгөө ярилцмаар идэм бол, чи бусдад ингээд өөртөө зоригтой илэрхийлээд гоё ажил хиймээр байгаа бол, гоё амьдрмаар байгаа бол хоолон чакра буюу хоолон хүрдээ нэ гэж зөвлөмөр байна. Би өсвөр насныхаа бүх дүүнерт хэлмээр байдаг. Над дээр орж ирээд амьдралын кодоо гаргаж ирж байгаа өсвөр насны хүүхдүүд бол би хэлдэг. Миний дөө, ихчин дөө те би чанаас нэг л юм гоё. Чи ярих хур чадвар гэдэг зүйлийг өөртөө сур хөгжүүл. Энэ бол заавал дарга зэрэг хүн л ярьж чаддаг, бусд нь ярьж чаддгүй юм байдаггүй маа. Энэ бол амьдралынхаа турш хайртай хүнтэйгээ чи ярина шүү те. Үр хөвгттэйгээ чи ярина шүү. Эргэн тойрны бүх хүнтэй чи ярина шүү. Тэгээд чи ажлаа илэрхийлнэ шүү. Нээ шүү те. Тэгэхээр чи ажил төрөл хийж нийгэмд оролцсон гэж бодож байгаа бол яг одооноос эхлээд ярьж өөрийгөө нээцэр бити ингэж чимээг байгаадаа бити хүний асуултанд би бодож үзээгүй гэж хариулжээ. Бодож үз те яар илэрхийл гэж ингэж зөвлөдөг. Би бүр энийг бүр ингэж цагаан хоолой барьж агаад бүр ингэж замаар гудамжаар бүр ингэж орилоод ингэ хэлмээр санагддаг шүү дээ. Бүх хүмүүс хоолон чакрыг нэгээч гэд те. Бүгдөө сэтгэлээ нээгээч, нэг нэгэндээ сэтгэлээ нээгээч, уйлаад нэнү, яагаад нэнү хамаагүй уудлаач, дотоодтойгоо ярилцаач гэж хэлмээр байдаг. Бид нар уйлж чадахгүй, нээж чадахгүй, нэг л их хаагдмал, нэг л нэг нэгнээсээ хамаг зовлон зүдгүүрээ нуусан хүмүүс болчиход байгаа байхгүй. Нуугаад яах юм, ямар үр дүнд хүрэхийг би ойлгохгүй байна. Тэр хүн таны зовж байгааг мэдээлэз, тэгээд тэр чинь нэг өдөр л нэг хүнд очиж муулна лээ. Зүгээр яавал гэж тэ тэгэл дуусна шүү дээ. Би бол эргэн тойрны найз нөхөд эргэн тойрныхоо хүмүүст үнэн ингээ шууд хэлдэг. Миний үнэн байдал таалагдсан байсан ч таалагдаагүйсэн ч тэр хүмүүс намайг ойлгосон ч ойлгоогүйсэн ч би өөрөөрөө байх гэж хичээдэг. Зөндөө олон хүмүүс бол дарах гэж оролддог. Гэхдээ тэрэнд бол хүн дарагдчих юм бол тэгэл өөрөөхөө дуу хоолой хаачдаг учраас дарагдахгүй байхыг хичээдэг. Сайн сайхан амьдрал дуу хоолой гаргадаг. Миний найз сайн сайхан байж бол магтдаг, урамшуулдаг, зориг өгдөг, урам өгдөг тий. Просто тэрийг болцдог жинхэнэ нөгөө френтер байвал хөвлээд цацаач гэдэг шиг өөрөөсөө бол маш баялаг гаргадаг. Тэгэхээр энэ хоолон чакра гэдэг бол хоригдсан сэдв биш байхгүй юу? Эн чинь бүр ингээд ил гаргаж явах хэвээр, сэтгэлээ нээж явах хэвээр нээлттэй сэдв байгаа. За тийм учраас та нар маань нэгийг бодож хоёрыг тунгаагаараа энэхүү сэдвийг бодож тунгааж ойлгож аваарай. За би бол шалтгаангүй бясалгал хэмээх танхимын сургалтандаа танхимын бясалгалынхаа хичээлд бол хоолон чакраны тасгалуудыг хийлэгдэг, бүр зааж өгдөг, бүр бүх хүндээ хэлдэг. За миний энэ бясалгал суусан бол та амьдралынхаа турш үүнээс хойш түүнээс цааш энэ дасгалыг хийж агаараа хийшүү заа юу гэдэг бүр ингээд ам өчиг авдаг. Яагаад би маш чухал гэдгийг мэддэг учраас. За тэгээд би өөрийнхөө одоо ярах бясалгал гэдэг миний одоо шалтгаан онлайн хичээл суусан хүмүүст бол видео байдлаараа одоо хамаг байдлаараа гаргасан байгаа. Тэр видео хичээлийг хийхэд бол би яг дөнгөж төрөд нэлбэтэй удаагүй байсан. Хүүхдэд төрүүлээд удаагүй байх үеийн минь бичлэг видео байгаа. Гэхдээ тэр үед би бүр үнэхээр чухал энэ хоолон чакрага нээн гэдэг ямар гоё нээхгүй байхдаа би чинь ямар өөр болцсон байсан. Энийг л хүмүүст хэлэх юм шүү гэд бүр нэлэх биетэй байхдаа ч гэсэн дээрөөс нэг ч удаа хоош сулгүйгээр шүн болгон бэлдэж, шүн болгон боловсруул, шүн болгон хийж бэлдэж тавьсан, гаргаж тавьсан хичээл гэдэг юм аа. За тэгээд тэр их хүчээ одоо би гаргах га тэр видео хичээлүүдээр шинжлэх гээд бүр одоо ч баг миний хүч хүрдэггүй. Яагаад гэвэл тэр үед маш их павер, маш их энерги ялгарч байсан. Чин сэтгэлээсээ тэрнлүүгээ бүх сүнс, бүх энерги юулцсан байсан учраас би бүр ингээ хит хит удаа шинжилж хийх гэж үзсэн. Тэгээ үнэхээр тэр үеийнхаа хүч чадал тэр энергийг дээлэхгүй бүр ингээ
дарж ингэж чадахгүй байсан учраас хүний ингээд анх сэдж хийсэн те анх бодож хоёргоо сэтгэлээр хийсэн юм гэдэг бол үнэхээр дуусахгүй хүчтэй юм байна гэж бодоод за окей энэгээр л байж ах хэвээр байна гэж бодоод одоо ч гэсэн шинжлэхгүй яваад байгаамаа. За ингээд сайхан амарцгаараа 2 дахь өдрийн өнөөдөр бид нар 2 дахь өдөр мягмар гараг байгаа те сайхан зүйл бодож унтаарай. Өөрийнхөө хоолой чакраг ер нь ямар төвшөнд байгааг таал мэднэ. Битгий хүнээс асуу. Яагаад хүмүүс хүнээс суугаад идэм бэ ойлгодгүй. Та өөрийгөө хамгийн сайн мэдж байгаа. Та боглорсон уу, гомцсон уу, яасан уу гэдгээ таал мэдж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө төлөө өөрөө л бодож хонь. Өөрөө л бичиж тэмдэглэл. Тэгээд түүнийхээ араас эрэл сурал хий. Тэгээд тэр одоо арга сурал, хичээл сургалт байвал хамраг ор хийж үз. Тэр чинь бас хүний бас хөдөлмөр гаргасан зүйл аа шүү дээ. Тэгэхээр үнэл. За тэгээд сайхан ингээд дистралийн дагуу 17 хичээлээ хийчихэд түүнийг амьдралынхаа турш хэцүү үедээ, хүнтэй маргалцсан үедээ, зөрчилдсөн үедээ, ингэсэн үедээ давтаж хийжээ ингээл болоо. А яг хөө зөндөө өөр гой хичээлүүд биш магадгүй. Гэхдээ би бол ер нь гологдохооргүй хичээл болсон гэж ингэж боддөг юм аа. 10 жилийн сургалтын хөтөлбөрт бяцлаглалын хичээл орвол ядчил мэрэгжлийн зөв сонгондоо үнэ. 10 жилийн хичээл би заавал бяцлаглалын хичээл ороосоо гэж боддог. Би тэгтээ энэ төлөө нэг бас зүгээрсөө гэж бодохгүй байгаа. Би өөрийнхөө хэмжээнд дуу хоолойгоо хүргэж, өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хүрээлэлийг хүмүүс санал тавьж, энийг бас ажил хэрэг болохын төлөө явъя гэж боддtiin маа. Гэхдээ намайг дэмжих хүмүүс хэрэгтэй. Хүн ганцаархан ингэж байж чадахгүй те. Намайг дэмжих хүмүүс, энэ сандлын минь тосож тордох хүмүүс, энэ сандлд минь хүчээ өгөх хүмүүс хэрэгтэй гэдэм аа. Тэрнээс биш бодоогүй ш боддог, хүсээгүй ш хүсдэг юм аа. За ингээд та нар мань сайхан амарцгаагаарай. Энэ 7 хоног би 5 дахь удаа лайвуудаа хийх болно. Орой болгоныг чанартай чухал сэдвүүдийг хүндхийг хичээх болно. Тийм учраас хэдүүлээ маргаашийнхаа лайваар уулзцгаая. Маргааш ч гэсэн намайг ганцаардуулахгүй яг өнөөдөр шиг гоё хамтдаа байгаарай. Ёстой бахархаас мундаг охин байна гэнэ маш их баярлалаа танд. За тэгээ сайхан амарцгаагаарай. За тэгээд номтой болог сүнслэг мэдлэгийн өрөө надтай хамт байсанд баярлалаа. Миний хайртай, миний амьдралаа сонгосон, миний амьдралынхаа гол зам болгож байгаа энэ гахалтай би пэйж гэж хэлэх дургу, миний ертөнц гэж хэлэх дуртай. Миний ертөнцид та тавтамаар л тэ надтай хамт байгаарай. За тэгээ хүсвэл та таалагдчихвэл хамтдаа байцгаая. Хамтдаа цаашаа өдөр бүр суралцаад явъя. Хэрвээ таалагдахгүй таны ертөнц биш байвал хамаагүй та зүгээр л миний өрөөс гараад явчихад хангалттай шүү. За ингээд сайхан амарцгаагаараа өнөөдөр надтай байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа, талархлаа, хайртай шүү. Маргаашаас оройны бяцлагтай, маргааш орой бяцлагтаа тараад гахалтай сэдвэр уулзцгаая. Намайг хүлээж агаарай. Зарим хүмүүс бүр ингээд багш би хүлээдэг штэ. Би бүр ингээд орой болгон бүр сонсоод ингээд дасцсан гоё болцсон штэ гэж тэгдэг. Тэдгээр хүмүүстэй зориулаад хэлж байгаа шүү. За баяртай, сайхан амарцгаагаарай. Маргааш уулзцгаая. Гой комент хийж үлдээж олъё шүү.